Амралтынхаа өдрийг ая тухтай өнгөрүүлж байна уу? За та бүхэндээ зориулсан эрүүл мэндийн яояг ангахын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээ нэвтрүүлгийнхаа товчхоныг эхлээд хүргэе. Энэ ашигтай бактерийн тоог өндөр ингээ хараад үзлээ чинь айгу их л юм шиг санагдчих штеп. Тэгтэл яагаад энэ одоо ингээ дутагтаад идэв шани юм. Тийм. Ер нь ашигтай бактерийг дутагдах хэд хэдэн шалтгаан байдаг. Хөвшин бэлдэмэл нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, амьсгалыг докторжуулахад нөлөөлж, дээрх шинж тэмдгүүдийг намжаахад нэмэр болдог. Хеликобактерийн халдвар бол маш өндөр байгаа. За сүүлийн үеийн судалгаагаар бол дэлхийн нийтээрээ за одоо энэ чинь 7 тэрбум хүн байгаа шүү дээ. Тэрний бол одоо 50-аас дээш хувь нь бол халдвартай байна гэсэн судалгаа байгаа. Тэр манай хүүхдийн бэлтгэл, манай хүүхдийн хотоод дэлгүүрийн үйл ажиллагааны ингээд чадамжийг сайхан сэргээж тэнцвэржүүлж өгснөөрөө энэ бэлтгэлээ өдөр болгон 2 удаа хоолноос өмнө уугаад хүүхд маань аяндаа хоолндоо дуртай болоод өсөлт хөгжилтөнд дэмжигдэн мах мараа суун. Одоо манай бүтээгдэхүүнийг яг хэрэглэсэн хүмүүсийн 95-аас 99% гэж би бол баталгаад байна. Яагаад яг 95-аас 99 гэж хэлж гэнэ үү гэхээр одоо тухайн бүтээгдэхүүн хүмүүс маань одоо тийм ээ яг шийдвэр гаргаад тамхинаас гарыг гэж зорьсон тохиолдолд ямар ч юм дээр одоо ерөнхийдөө тэгдэг шүү. Ер нь бол яг нөгөө мэдрэлийн ядаргаа гэж ер нь яг бие даасан тийм өвчин бол байдаггүй. Тэгэхээр ямар нэгэн эргэтэн тогтолцоо хямарж ядарч цулдах зовир ер нь бол үүсдэг. За эдгээрийг үзүүлэхэд бэлэн болсон мэдээж хэрэг мэрэгжлийн доктор профессорууд манад нэвтрүүлгийн яг энэ танхимд хүрэлцэж ирж за та бүхэндээ яг хэрэгтэй за эрүүл мэндийн боловсролыг олгоно гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд ихнийхэн зөвлөгөөг хүргэе. За дараагийн зочин эмч хөрөлцөн ирсэн байна. Момха компани эмч төлөөлөгч гард байгаа. За энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За амралтын өдөр манай телевиз үзэгчдэд одоо ашигтай бактери гэдгийн талаар ярина гэж хэлжсэн тий. Тэгэхээр ихэнх одоо телевиз үзэгчдээ нөгөө ашигтай бактери үл гэсэн ойлголт байгаа. Гэхдээ энэ ашигтай бактери гэлтгүй хүний биед юу хэд орчим ямар олон нэр төрлийн одоо бактериуд байдаг юм бэ те. Энэ талаас хоёлаа эхэлж гоё яриагаа эхэлж үзэгчтэйгээ жоохон татъя гэж бодож байна л да те. За тийм. За тэгэхээр ашигтай бактери гэдэг ойлголт маань бол бүр 100 жилийн өмнө 1905 оноос эхлээд үүдэлтэй л те. Өөрөөр хэлбэл хамгийн анх Булгарын эрдэмтэн энэ таргандаа хүний биений ашигтай бактериудын нэг илрүүлсэн байгаа. За үүний дараагаар болохоор Оросын эрдэмтэн Илия Мечников бол 1907 онд ер нь хид хідэн хүнсний бүтээгдэхүүн дээр бол хүний биед эрүүл мэндэд тустай бактериудаас байдсан байна гэдгээр нээгээд түүгээр Нобелийн шагнал хүртсэн байдаг. За тэгвэл өнөөдөр бараг 100 гаруй жилийн дараа бол одоо 2001 оноос эхлээд ерөнхийдөө дэлхийн нийтээр энэ ашигтай бактери гэдэг маань бол хүний биед хэрэгтэй юм байна. За тэгээд энийг болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болохоор хүний эрүүл мэндэд ач тустай амьд организмыг ашигтай бактери гэж нэрлэе гэдэг. Түүнээс хойш бол одоо зах зээл дээр гараад одоо эмчилгээнд болоод нэлээд ашиглагдаж байна. За тэгээд ашигтай бактериудын хувьд юм бол тоо толгойн хувьд бол маш их байдаг. За хүний биед бол одоо хэдэн 80-аараа одоо их 80-аараа бактериуд тоологддог болол яг ашигтай бактери болон бусад бактериудын нийт тоог нь аваад үзэх юм бол хүний амны хүндээс ахуулаад одоо шийс боловсруулах зам болон одоо бүдүүн гэсний төсгөл хэсэг хүртэл бол 100 их 80 гаруй одоо бактериуд агуулгадчихдаг байгаа ашигтай бактериуд. За тэгтэл хүний одоо өөрийнх нь эд эрхтэнгүүдийн бактериудыг аваад үзэх юм бол нэг 10 их 80 байдаг. Баг жинлээд үзэх юм бол нэг баг 2.5 кг хүртэл энэ бактерийг бол бидэд тээж явж байдаг гэсэн. Оо ямар их бактери тээж явд юм бэ те. Тэгтэл чинь одоо энэ ашигтай бактерийн тоог өндөр ингээ хараад үзлээ чинь айгу их л юм шиг санагдчих штеп. Тэгтэл яагаад энэ одоо ингээ дутагдаад идэв шани юм бэ? Тийм. Ер нь ашигтай бактерийг дутагдах хэд хэдэн шалтгаан байдаг байгаа. За ер нь бол дөнгөж төрсэн хүүхдээс ахуулаад одоо ингээ өндөр настай болох хүртэл хүний биеийн бактерийн тоо хэмжээ байнгын хэлбэлцэлтэй гэж байгаа. Тэгэхээр энэ шалтгаанууд нь гэх юм бол нэгдүгээр эмийн хэрэглээ байдаг. За хоёрдугаар гэх юм бол хоол хүнсний шалтгаантай хөвчлэн бас байж байгаа. За гуравдугаар гэх юм бол хөрөөлөн буу орчилттой бас нэлээд холбоотой байж байгаа. Тэгэхээр эдгээрүүдийн одоо зөв зохистой байдал алдагдахаас шалтгаантайгаар бол тухайн хүнд бол бактерийн дутагдлууд ялангуяа тэр дундаа ашигтай бактерийн дутагдал үүсдэг. Тэгээ ашигтай бактерийн дутагдлыг үүсээд ирэхлээр нөгөө ашиггүй эмгэг төрүүлэгч бактерийн тоо өсөх хандлага байгаад байдаг. За тэгээд ирэхлээр бид нар дээр бол ямар шинж тэмдгүүдэлтэй гэхээр одоо хүүхдүүдээр бол их тохиолдож байна л да одоогоор бол их суулгаж байна. Вирусын одоо халдвар одоо амьсгалын замын халдвар орлоо гэж бодоход хүндрэл нь маш хурдан явагдаж байна. Дархлаа нь их унж байна. За өндөр настай хүмүүс дээр өвлтгөн хатах, эсвэл суулгах. За эсвэл нөгөө гаднаас одоо нөгөө витамин эрс үзтэй хангалттай хоолоо авч байгаа боловч түүнийг шимэгдүүлж чадахгүй байх гэдэг ч юм уу. Ийм одоо шинж тэмдгүүд байдаг. За сүүлийн үед бол пробиотикийн талаар нэлээд бас судлаад үзээд байгаа хэрэг хэд хэдэн өвчлөлүүдийн үед бас онцгой анхаардаг болсон байна. Тэрний юу дээр өгөхлөөр харшлын эмгэг дээр одоо харшил төрүүлэгч одоо
бодисноос хүн маань ингээ харшлаад байна те. Энэ нөгөө талдаа тухайн хүнд бас бактери гүйцэлт бас байна уу гэж судлаад явж байгаа. За мөн хэд хэдэн хавдруудын үед эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзэж байгаа. Гэх мэтчлэн одоо энэ пробиотикийн шинжилгээ ухаан бол одоо нэлээд түргэн одоо 21-р зуунд бол одоо ирээдүйн антибиотик бол одоо пробиотик байх болно гэхэд хүртэл судлаад ингээ явж байгаа. Тийм байна. Ашигтай бактерийг дотор нь одоо пробиотик, пребиотик гэж бас ангилаад байгаа юм ба тий. Тийм. Энийг нэг тийм. Тэгэхээр пробиотик гэдэг бол ойлгомжтой боллоо тий. Хүний эрүүл мэндэд ач тустай амьд организмыг бол пробиотик гэж нэрлэнэ гэж байгаа. Тэгвэл пребиотик гэдэг нэг ойлголт шинээр гарч ирсэн байгаа. Тэгэхээр пребиотик гэдэг маань болохоор ерөнхийдөө оолиго сахарид байдаг байгаа. Бүтцтэй нэглээд юм. За энэ маань болохоор яг гэхээр нөгөө пробиотикийнхоо яг жинхэнэ одоо хоол хүнс нь болж өгдөг гэсэн үг. Одоо өөрөлдөх юм бол нөгөө ашигтай бактериуд маань пребиотикороо хооллоод өөрийгөө тийм өсөж үржих одоо колон үсэх тэр боломжтой бүрдчихэд гэсэн үг байна. Тийм тэгэхээр пребиотик маань болохоор бас мөн адил одоо нөгөө хоол хүнснээсээ бид нэр авч болдог. Энэ маань бол хүний биед ерөөсөө хуралд ордоггүй. Зөвхөн одоо энэ пребиотиктойгоо харилцуулж байгаа. Тэгээ сүүлийн үед болохоор зөвхөн пребиотик гэж ярихаас илүүтэйгээр симбиотик гэж ярьдаг болсны учир шалтгаан нь бол пребиотик болон пребиотик хамт оршихыг нь болохоор симбиотик гэж нэрлэсэн байгаа. За одоо тэгээ телевиз үзэх симбиотик байх юм бол ер нь хамгийн дөрөв л хэрэглэх нь ахна шүү дээ. Тэгээ дээр үед бол одоо бас нөгөө ашигтай бактери гэдэг зүйлийг ч бас төдийлөн хүмүүс мэддэг. Манайхан ч энэ сүү цагаан эдээ иддэг болохоор бас дархлаа сайтай байсан юм шиг байна. Одоо бол олон төрлийн янз янзын нөгөө нэг хавдар үүсгэх, өвчлөл үүсгэх зүйл идээд байгаа болохоор бид нарын дархлаач бас дагаад бас айгүй муудаад энэ ашигтай бактерийн том муудаад байгаа шиг байна тий. Одоо дээхэн үед бол одоо хамгийн анх л энэ чинь таргнаас гарч авлаа гэж үзлээ шүү дээ. Дээхэн үед болохоор одоо бид нэр ашигтай бактери тэгвэл хаанаас авдаг гэсэн юм бол ерөөсөө л одоо эсэлсэн бүтээгдэхүүн буюу одоо бид нэр таргаа бүрээ дуудаг те сүү цагаан эдэгээ иддэг те. Тэгэхээр эдгээрээс гол төлхөө одоо нөгөө бүдүүнгцний ашигтай бактерийг нөхөж авдаг гэсэн гэж байна. Тэгэхээр сүүлийн үед болохоор бас хитрхи одоо нөөцлөж бодис их агуулсан ч гэдэг ч юм уу хоол хүнснүүдийг хэрэгэлдэг болсон тий. Дээрээс нөгөө ходоод гисний замыг шахлаа үүсгэх шалтгаантай бас хоол хүнснүүдийг хэрэглэх. Дээрээс нөгөө одоо яг хөдөөний одоо тэр яг ориг тараг гэдрээс нэлийн холтцсон. Тэгэхээр бид нар нөгөө яг ялтч нөгөө бактери гүйцэлт гэдэг юм зүйл маань бүр бага наснаас эхлээд үүсээд эхэлчихэж байгаа. Тэгээд ирэхлээр л нөгөө дархлал тогтолцоо унах болон бусад одоо эмгэг гэх одоо үүсэх шалтгаанууд нь ерөнхийдөө нөхцөл бүрдээд эхэлж байна гэсэн үг байна. Тэгээд мөн дээрээс нь одоо энэ вирусын гаралтай ч бактерийн гаралтай ч ерөнхийдөө энэ халдвар дамжлалын замын өвчлөлүүдийн үед ирэх нөгөө эмийн хэрэглээ бас дагаад их өссөн. Тэгээд түүнээс шалтгаантайгаар бас одоо мөөгөн цөртөхтэй амархан мөөгөн цөртөх тэгээд мөн дээрээс нь бактери гүйжих ийм шалтгаан бий болоод байгаа. Хүн тэгээ өөрөө тэрийгэ бактериас багасж байгаагүй яриг бас төдийлэн сайн мэдхгүй тэгээд өдөр болгон хүндрэх болгондоо бас ашигтай бактериуд бас хамт гарч гадагшилж байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр энэ сүү цагаан эдээ гэснээс ингээд зарим нэгэн хүмүүс маань сүү цагаан эдээ бас их хашилтай хүмүүс байгаад идэх л та тий. Нөгөө одоо яг хэрэгтэй ашигтай бактери авах гэтэл чинь одоо гидсэн гүйлгээл нөгөө заамаа ялангуяа одоо бас настайчуулыг бас ажиглаад тахад сүү муу бас ууж чадахгүй болсон тий. Нэг тийм асуудлууд гарч ирээд байдаг л да. Тийм хүмүүс маань тэгэхээр одоо бас нэмэлтээр өөр журмаар л одоо ер нь бол бактери авч явах хэрэгтэй болж байна тий. Хоол хүнснээсээ одоо нөгөө сүү тараг за мөн одоо нөгөө дарсан ногоо идрүүдээс одоо бид нар хангалттай хэмжээний пробиотик болон пребиотик авч чадахгүй байх тохиолдлууд байдаг. За тэр нь ямар тохиолдлууд хөвчлэн байгаад ажил гэдэг вэ гэхээр нойр булчирхайн одоо арга өрсөлдөж мэт цочмог өрсөлдөж гэдэг ч юм уу. За эсвэл үнэхээр нөгөө нэг одоо сүүнээс одоо авдаг нүүрс ус болох лактозын одоо төвчлөлтэй гэж ярьдаг. Тэдгээр хүмүүс маань болохоор одоо ингээл удамсандаас ингээ кофе одоо сүтэ кофе дээр авч уулаа гэж утгад л ингээл уусны даруй ингээл гидсэн хийгээр дүүрэл умгуулах юм шинжүүд их өгөөд идэг байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс маань өөрөөр хэлэх юм бол нөгөө яадаг гэхээр нэг нөгөө тал дээр энэ бактери гүйцэтгэл үүссэн байгаа гэсэн. Яг нөгөө сүүг одоо уулаа тэрийг ингээл задлаад бодис солилцоонд оруулах шаардлагатай бактери маань өөрөө байхгүй болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм нөхцөл дээр бид нэр заавалжгүй гаднаас одоо энэ ашигтай бактериудыг зөв сонголт хийгээд авах хэрэгтэй юм байна. Тийм бактери бас зөв сонгох их хүчээр байгаа хэвээр. Бас яг тийм байх нь шүү тий. Зөвхөн пробиотик гэхлээр л одоо бүх пробиотикууд талаас адилхан биш. Нэг бактери ойролцоогоор нэг 2-3 төрлийн л нэг одоо эрүүл мэндийн ач тусыг үзүүлж байгаа. Тэгэхээр өөрөлдөх юм бол олон төрлийн бактери маань болохоор олон өөр төрлийн л үйлдэл нөлөө үзүүлнэ гэсэн үг байна. Тэгэхээр ерөнхийдөө аль болох нөгөө авж байгаа их үүсвэр маань олон байх тусмаа олон өөр төрлийн бактери авна. Тэгэхээр нэг төрлийн л ингээд нэг хүнсийг бүтээх хэрэглээд тамал түүнээс авж байгаа нэг бактери бол байх жишээ.
Яаж одоо бид нар зах зээл дээр байгаа энэ олон одоо ашигтай бактериудаас олон төрөл нь агуулгдсан байна гэдгийг нь бас анзаарч харж мэдэх боломж байт юм байна. Тийм. Иргэд маань бол одоо эмийн сангаас ороод бактериудынхаа нэршлиг бол ингээд дарах байдлаар ингээд харж болно. Орц гэсэн дээрээс. Тийм, орц найрлагыг нь бол ингээд харж болно. Ямар тунтай гэдгийг ингээд харж болдог байгаа даа. FDA гэдэг нөгөө Food and Drug Administration гэдэг байдаг одоо дэлхийн нийтээр одоо яг тухайн бүтээгдэхүүнийг аюулгүй одоо үзүүлэлтүүдийг хангаж өгдөг танилцуулдаг агентлаг гэдэг. За энэ дээрс болохоор яг пробиотик дээр бол энэ дараах 7 шалгууруудыг тавьдаг байгаа даа. За нэгдүгээр гэх юм бол нингийн овог төрөл зүйл маань бол мэдээж хэрэг аюулгүй чанартай байх хэрэгтэй. За хоёрт нь хэм бол бид одоо амьд хэлбэрээр өсөж урж байгаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо яг энэ бактериуд маань бол амьд хэлбэрийн одоо микроорганизмуудыг агуулсан байгаа гэсэн үг байна. Яг амьд хэлбэрээр бид нэр амьд хэлбэрээр нуудаг гэсэн үг байна. Ийм байх шаардлага тавьдаг. За гуравт нь хэм бол энэ тэгэхээр бактериуд маань болохоор амны хөндийгээр ороод бүдүүн гидсэн дээр очиж наалтлаа бол одоо янз бүрийн одоо нөгөө орчныг дамждаг байгаа. Энэ pH орчин гэж нэрлэдэг байдаг. Тэгэхээр энэ орчныг дамжихдаа ингээд ихэнх нь устддаг байгаа гэдэг. Тэгэхээр FDA-с болохоор энэ GRAS гэдэг үзүүлэлтээр болохоор юу тавьдаг гэхээр тэр орчны өөрчлөлтөн дээр тэсвэртэй байжгаад тэр чигтээ бүдүүн гидсэн дээр очихнаа одоо боломжийг бүрдүүлсэн байх шаардлагатай гэж тавьдаг байгаа. За дөрөвнийх нь бол мэдээч хэрэг өөрийн гэсэн одоо нөгөө ашигтай үйлдэлээ үзүүлээд нөгөө эмгэг төрүүлдэг бусад нөгөө бактериудыг дарангуйлж чаддаг байх хэрэгтэй гэж тавьдаг. За тавдных юм бол нөгөө бүдүүн гидсэн дээр очиод наалдах тийм чадамжтай байх хэрэгтэй гэж үздэг. За зургаадных юм бол хүний дархлал тогтолцоог идэвхжүүлдэг байх шаардлагатай. За долоодных юм бол мэдээж хэрэг хүн дээр хийгдсэн одоо туршлага судалгаа байх шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхээр дараах 7 шаардлагыг хангасан одоо бактериудыг бол одоо бид нэр ууж авах хэрэгтэй байнамаа. Тийм. Тэгэхгүй бол зарим төрлийн одоо бактериуд маань бол одоо энэ pH орчин дээр их тэсвэргүй байждаг. Тэгээ хэдий уусан ч гэсэн тийм мянга уугаад байдаг замдаа хустаад алгуулчдаг. Ийм тохиолдлууд их байдаг. Тэгэхээр өнөөдөр миний яриад байгаа болохоор танилцуулж байгаа одоо Leprolac болон Rillus гэдэг энэ хоёр бактери маань болохоор энэ pH орчинд болохоор тэсвэртэй байж байдаг. Энэ 7 шаардлагад олол ингэ хангасан. Тийм. Тэр дундаа энэ одоо тэсвэртэй байдлын болохоор одоо 21-р зуунд болохоор ялангуяа 4-р зэргийн 2 давхрын бүрхүүлтэй пробиотик гэж яриад байдаг болсон байна. Тэрний ажил нь болохоор яг нөгөө антибиотик шиг 1-р үе, 2-р үе, 3-р үе гэдэг шиг. Пробиотик дээр мөн адилхан 1-р generation, 2-р generation, 3-р generation болон 4-р generation-ыг гаргаад ирсэн байна. Тэгээд 4-р generation нөгөө 3 өмнөх generation-уудыг бодох юм бол нөгөө саяны одоо хоол босруулах замдаа устж агуу болохгүйгээр ийм 2 давхар юм бүрхүүлтэй болж ирсэн байна тийм. Өөрөөр хэлэх юм бол гадна бүрхүүл маань болоод тэгэхээр бидний ам руу энэ бактери маань ортлоо гадны чийг дулаан агарын даралт механик гэмтлүүдээс хамгаалж өгч идэг. Хоёрт нь хэм бол нөгөө хоол босруулах замдаа орсны дараа мөн адилхан одоо амьд байх тэр боломжийг бүрдүүлсэн ийм 2 давхар бүрхүүлийг одоо 4-р зэргийн 2 давхар бүрхүүлтэй гэж байгаа. Тэгэхээр энэ бактерийг бас бид нэр хэрэглэх нь одоо бас дагаад эрүүл мэндэд ач тустай болох нь өөр нөлөөгөө өгөх нь илүүтэй өндөр байна гэж үздэг. Очих байндаа л одоо явсаар агаад яг очиод тэгэл задардаг л идэх нь шүү дээ тий. За одоо тэгээ яг энэ бактери бид нарт танилцуулаач тий. Энэ хүүхдийн хотын ягаан өнгөтэй гэж одоо. Тий. Leprolac гэдэг хүүхдийн бактери байгаа. За ер нь бол энэ ашигтай бактерийг болохоор бүр дөнгөж төрсэн цагаас нь бол хэрэглэж болдог байгаа. Өндөр настай хүн хүртэл хэрэглэж болдог. За энэ маань бол дотроо өөрөө 5 өөр төрлийн бактери агуулсан. Тэгээ мөн 5 өөр төрлийн амин тэмтэй. За дээрэс нөгөө түрүүн бид дурдсан пребиотикийг бас мөн дахаар агуулсан ийм одоо бактери байгаа. За дотроо 30 ширхэг ийм одоо сахиаттай байгаа. Тэгэхээр тийм өөрөлдөх юм бол одоо маш хэрэглээд их хялбар болсон гэсэн үг. Яг тэгэхээр дотроо ингээд задлаад үзэхлээр ингээд ийм кофе шиг ингээд ийм тийм ээ. Тэгээ энийг ингээд дээдлэн ингээд задлаад шууд амруугаа хийгээд ууж болно. Эсвэл нөгөө жоохон хөвгт өгч авал угчинд нь хийгээд устаа хийж өгнө. Өхний сүртэй найруулад өгч болно. За жоохон том хөвгт бол ундаанд нь хийгээд өгсөн ч болдог ийм одоо төрлийн бактери байгаа. Өдөрт хэдийг өгөх үү? Хүүхдүүд бол өдрийн нэгээр л авах хангалттай. Бүр нөгөө нэг нэраа үе дээр бол яг талын хэрэглээ явчихдаг байна. Нэг юм сахиадахын талын. Том хүн хэрэглэж болох уу? Том хүн бас хэрэглэж болно. Том хүн гол төлөв яг өдрийн 2-оор уугаад явчихна. За нөгөөх маань болохоор яг энтэйгээ адилхан технологитой буюу 4-р зэргийн 2 давхар бүрхүүлтэй. За дотроо бас мөн төрлийн олон төрлийн бактери агуулсан, пребиотик бас мөн агуулсан ийм бактери байгаа. За энэ маань болохоор онцлог нь болохоор зажилж иддэг
Том хүн зориулсан. Том хүн зориулсан, шүдтэй хүүхдүүд зориулсан. Зандаа хүүхдүүд нөгөө нэг гаднаас нөгөө чихэр их авч идэх тустай байдаг шүү дээ. Дэлгүүр ороод ч юм уу те. Тэгэхээр оронд нь баг пробиотик хөгжүүлэх зүгээр. Энэ их гоё юм. Юу н пробиотикуд ихчлэн энэ яг нөгөө сүйд харах шиг амттай байдаг байхгүй. Тэгэхээр энэ болохоор юм шахмал хэлбэртэй. Тэр нөгөө тухайн хүүхдтэй ч гэсэн нэг чихэр идэж байгаа юм шиг сэтгэл төрүүлнэ. Тэгээд эрүүл мэндэд тусдаад юм пробиотик авах боломжтой болж байна. Тэгээд энэ болохоор мөн адилхан 30 ширхэгтэй. Тэгээд өдрийн нэгээр зажлаад хэрэглээд зажилдаг тийм төрлийн бактери байгаа. За. Одоо бактериудыг чи ялгахаар дотор одоо 1 тэрбум, за 10 тэрбум гэх мэтчлэн ялгаатай байгаа гэдэг чинь эдгээр одоо хэдэн тэрбумыг агуулсан байна? За энэ бол лепролак маань болохоор өөрөө 2.5 тэрбумтай гэж үздэг. Тэгээд яг энэ бактери маань болохоор өөрөө нэгдүгээр юм бол нөгөө нэг тоотал хэмжих одоо тэр нэгж шүү дээ, тэ. Нэгжээсээ илүүтэйгээр нөгөө бактерийн төрөл нь олон гэдэг утгаараа илүү олон төрлийн үйлчлэл үзүүлдэг. Хоёрт нь юм бол нөгөө би түрүүнд дурдчихсан нөгөө пребиотиктэй учраас нэг нөгөө бүдүүн гидсэн дээр очсон бактериуд маань тоо тоолгоо үржүүлэх боломжтой болно гэсэн. Магадгүй одоо энэ 2.5 тэрбум бактерийг авсны дараа бүдүүн гидсэн дээр очиод энэ маань 10 тэрбум ч 20 тэрбум болох 100 тэрбум болохыг үгүйсэхгүй гэсэн. Ийм бета байгаа гэсэн. За энэ маань мөн адилхан пребиотиктэй учраас мөн адилхан одоо тоотлогоо бүдүүнсэн дээр очиод үржих боломжтой юм. Энэ одоо хориглох заалт гэсэн зүйл байхгүй тийм ямар нэг. Ер нь бол хориглох заалт гаж нөлөө гэдэг ч юм уу. Тийм зүйл одоохондоо яг батлагдсан бол байдаггүй. Тэр нь бол маш ховор тохиолдлууд дээр одоо бүдүүн гидсний ч юм уу хол босруулах замын гүн хэлбэрийн шархлаатай одоо цус алдалттай гэдэг ч юм уу. Тийм нөхцөл дээр бол пробиотик төр зүрх хошин тавьдаг байгаа. Яг тэгэхээр эдгээрүүд маань ашигтай бактериуд маань ч гэсэнтэй бас нөгөө эмгэг замаар одоо бас уралд орох эрсдэл байж байгаа учраас тийм тохиолдол төр байдаг. Бусад тохиолдлууд дээр бол ер нь бүр нэраагаас эхлүүлээд өндөр настай хүмүүс хүртэл бол урчин сэргийлэх болон эмчилгээний зорилгоор бол хэрэгэлдэг байна. За. Энд чи одоо яг аль улсынх гэлээ? Энэ болохоор Солонгос улсынх байгаа. Энэ хоёр. Энэ одоо яг ингээд нэг юм хайрцгийг уугаад одоо яг бидний хангалттай ер нь насан туршдаа одоо бид яг ийм пробиотик одоо тий энэ ашигтай бактериудыг ер нь бол ууж хэвчтэй юм уу? Тий. Ер нь бол насан туршдаа хэрэглэж их сайн. Монфагийн бүх сүлжээ фармуудаар байгаа өөр бас газраар худалдаж байгаа л. Тий, бүх хэмжээ сангуудаар байгаа. Тэгээ тэр дундаа яг Монфа Трейд компани энэ сангуудаар бол байгаа шүү. За баярлалаа. За амралтын өдөр сайхан гоё мэдээлэл өглөө. Тэгээ гардынхаа дараагийн ажилд амжилт хүсье. За баярлалаа. За одоо харин эрүүл зүрхээр ирч хүчтэй Андре Ураатай. За Fusion зүрхний амин дэмийн талаар өнөөдөр үзэгчтэйгээ хуваалцах гэж байна. Тэгэхээр энэхүү одоо жижигхан одоо яг энэ амин дэм болохоор зүрхний ямарваа нэгэн хаван болон гар хөл салгандах тийм ээ. За дээш шатаар өсгөд л одоо зүрхний ямарваа нэгэн эмгэгтэй хүмүүст маш их ачаалттай хэцүү байдаг. Тэгэхээр тэр хүмүүст хэрэгтэй зөвлөгөөг өнөөдөр өгөх гэж байна. Тэгэхээр Японы одоо яг Fusion Pharmaceutical компани төлөөлөгчд хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд шинэ одоо оруулж ирсэн биологийн идэвхтэй бүтээгдэхүүнийхэн одоо бас мэдээллийг өгөх гэж байна. Тэгэхээр энэ талаарх мэдээлэлтэй өнөөдөр бүгдээрээ танилцъя. За ингээд цочтой үлээж авъя. Эрүүл зүрхээр ирч хүчтэй амьдрээ. За нэвтрүүлгийн зочид маань хүрэлцэн ирсэн байна. Fusion Pharmaceutical компани төлөөлөгчд хүрэлцэн ирсэн байгаа. За сайн байна уу? Сайн явж ирв үү? Сайн байна уу? Сайн байна уу? Та бүхэн манай үзэгчдэд өөрсдөө танилцуулахгүй юу? はい、私は日本から参りました久信製薬の須藤と申します。私は清水と申します。この度、中日モンゴル大使館 Япон улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамны ажилтан бидэнд Япон хүмүүс олон жилийн турш хэрэглэгдэж ирсэн зүрх дэлсэх, амьсгаадах, толгой манарах, архаг ядаргаа зэрэг шинж тэмдгийн үед өргөн хэрэглэгддэг Fusion бэлтгэлийг Монгол улсад нэвтрүүлээч гэсэн саналыг тавьсан. Бид бүхэн энэхүү саналыг хүлээн авч судлаад өнгөрсөн оноос Монгол улсад бүртгүүлэх ажлаа хангаад 2018 оны 9 сараас Монголын хэрэглэгчдэд хүрэх боломжтой болсон. Fusion бэлтгэл нь Монголын хэрэглэгчдийн таашаалд нийцэж сэтгэл төрсэн бүтээгдэхүүн байна гэдэгт итгэж Монголын хэрэглэгчдэд хүргэж байгаадаа баяртай байна. 我々の久信が役立つことを心より願っております。 Тэгэхээр та өөрийнхөө компани болоод энэ Fusion гэсэн одоо энэ хүүгийн бэлтгэмжийн талаар манай үзэгчдэд бас танилцуулаач. 久信は Манай компани 1913 онд үүсгэн байгуулагдсан. Энэ жил 105 дахь жилийн нүрээ өгтөж байна. Манай компани нь маш ховор байгалийн гаралтай түүхий дээр эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Японд төдийгүй Азийн олон улсад борлуулж байна. Манай гол бүтээгдэхүүн болох
Kyushin бэлтгэлийн түүх гэвэл 1925 оноос борлуулж эхэлсэн бөгөөд энэ жил 93 дахь жилдээ борлуулж байна. 愛用されております。 Зүрх бол одоо хүний хамгийн чухал эрхтэнэлтэй тий. Монголчуудын дунд бол сүүлийн үед бол одоо бас тий зүрх судасны эмгэгтэй хүмүүс бол нэлээд их олшроод байгаа. Тэгэхээр Япон хүмүүсүүд одоо зүрхээ хэрхэн яаж хамгаалж урьдчилан сэргийлдэг юм болоо энэ талаар манай үзэгчтэй хуваалцаач та. Япон улсад ч гэсэн хооллох хэв маяг нь Европ хүмүүсийн хооллох хэв маяг руу шилжиж, шөнийн идэвхтэй амьдрал их болсноор ноёргүйдэл, ажил болон нийгмийн харилцаанаас үүдсэн стресс, ядаргаа, машин унаа тэрэг хөгжсөнтэй холбогдуулан хөдөлгөөний дутагдал зэрэг шалтгаанаас үүдэж зүрхний өвчин болон хоол боловсруулах хэрэгтний өвчтний тоо эрс нэмэгдэж байгаа. Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хооллох хэв маяг болон амьдралын хэв маягаа сайжруулж, тохиромжтой хөдөлгөөн хийх дадлыг зуршлаа болгох нь нэн чухал боловч хөгшрөх, нойр дутагдал, ажлын ачаалтаа ядаргаанаас үүсэх, зүрхний үйл ажиллагааны доройтлоос болж бага зэргийн хөдөлгөөн, ажилдаа явх болон гэрийн ажил хийх зэрэг хөнгөн хөдөлгөөн хийхэд зүрх дэлсэх, амьсгаадах, толгой манарах зэрэг шинж тэмдгүүд амархан илэрдэг болсон. Ядаргаанаас үүдэлтэй толгой эргэх, нүд харанхуйлах зэрэг шинж тэмдэг амархан илэрдэг болсон. Ийм шинж тэмдгүүдийг намжаахад Kyushin бэлтгэл нь маш үр дүнтэй. Одоогийн байдлаар Kyushin бэлтгэлийг 60-аас дээш насныхан голлон хэрэглэж байгаа боловч одоо үед энэхүү шинж тэмдгүүд залуу хүмүүслэж илэрч байгаа учраас ямар ч насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Тэгэхээр таны хэлснээр яг саяны энэ завир бол ер нь бол монголчууд тэр дундаа жоохон залуу хүмүүс рүү ер нь бол дийлэнх нь юм завир ажиглагдаад байгаа. Тэгэхээр өшөө өөр ямар одоо завир шинж тэмдэгтэй хүмүүс үүнийг уух ёстой байдгийг танаа одоо энэ Kyushin бэлтгэл доторх найрлага бол одоо ямар найрлага байдаг хийгээд үр дүнгээ одоо хэдий хэрэг хугацаанд одоо өгдөг юм болоо. Сээж давчдах болон амьсгаадах, толгой эргэх, дотор харанхуйлах зэрэг шинж тэмдгүүд нь зүрх болон тархины цусан хангамжийн дутагдлаас болж үүсдэг. Kyushin бэлтгэл нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, амьсгалыг докторжуулахад нөлөөлж, дээрх шинж тэмдгүүдийг намжаахад нэмэр болдог. Мөн энгийн эрүүл чирэг хүнч гэсэн ядрах болон нойр дутагдaltaй байх, гормоны тэнцвэргүй байдалтай байх, орчны огцом өөрчлөлт болон стресст орох зэргээс болж зүрхний үйл ажиллагаа алдагдах үедж дээрх шинж тэмдэг илэрхэд амархан болдог. Мөн удаан хугацаагаар нэг байрлалаар байхад цусны эргэлт удааширч, хөл бадарах шинж тэмдэг үүсдэг. Kyushin бэлтгэл нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, амьсгалыг чөлөөтэй болгож, дээрх шинж тэмдгийг зохицуулан мэдрэлийн системийн балансыг докторжуулах үр нөлөөтэй байдаг. Цуснд хүчил төрөгчийн хэмжээг хангалттай агуулсан цусыг хүний биеийн бүх хэсэгт хүргэдэг учраас дээрх шинж тэмдгүүд намждаг. Тэгэхээр энэ имийг одоо яг тогтмол уух хэрэгтэй юм уу? Аль эсвэл одоо тодорхой хэмжээний завир илэрсэн үедээ бид нар уух юм уу? Үгүй бол бүр эсрэгээр эмчийн заавраар зөвхөн уудаг бэлтгэл юм уу? Өмнө нь дурдсан шинж тэмдгүүд илэрсэн үед ууж хэрэглэхээс гадна байнга хэрэглэсэн ч гэсэн хүний биед дасал болохгүй. Найрлагад агуулгадж байгаа бодис нь хүний биед удаан хугацаанд хэрэглэсэн ч ямар нэгэн нөлөө байхгүй цэвэр байгалийн гаралтай юм. Эрүүл мэндэ дэмжиж хэрэгэлдэг хүмүүс ч олон байдаг юм. Одоогийн ерөнхий сайд Шинзо Абегийн өвөө, өмнөх ерөнхий сайд Kishi Nobusуke болон одоогийн Panasonic-ийг үүсгэн байгуулагч Matsushita Konosuke-ч манай байнгын хэрэглэгч байдгааг сонссон. Kyushin бэлтгэлийг хэрэглэх аргын тухайд өдөрт 3 удаа өглөө, орой, унтахын өмнө 2 ширхэг үрлээр уухыг зөвлөж байна. Тэгэхээр энэхүү одоо Kyushin гэдэг байгаа одоо энэ бэлтгэл Японд төдийгүй бас Азид их алдартай юм байна л дээ. Тэгэхээр энэ бэлтгэлийн одоо доторх орсон энэ найрлагын талаар бас өшөө жоохон дэлгэрэнгүй хэлж та те яагаад гэвэл танаа энэ одоо үйлдвэрлэл хэрхэн явагддгийг та бас манай үзэгчдэд бас сонирн байгаа л да. Тэгэхээр энэ талаар ярьж өгөөч та. Kyushin бэлтгэлийн түүхийд нь баягалын гаралтай болон амьтны гаралтай түүхийдийг хольж нунтаглаж, бөөрөнхий шахмал хэлбэртэй болгож үйлдвэрлэдэг. Шахмал хэлбэрээр үйлдвэрлэхэд олон жилийн турш судлагдсан нарийн үйлдвэрийн технологиор үйлдвэрлэгддэг. Түүхийдийн чанарт Япон улсын эмийн түүхийдийн стандартын шаардлагаас илүү хатуу стандартыг өөрийн компанида нэвтрүүлж, энэхүү стандартыг хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байгаа. Kyushin бэлтгэлийг үйлдвэрлэж байгаа үйлдвэр маань компани үүсэн байгуулагдсны 100 жилийн ойд сорвж Япон улсын Яманаши мужид хамгийн сүүлийн үеийн үйлдвэрийн технологиг нэвтрүүлсэн үйлдвэрт олон улсын GMP хатуу шалгуурын доор үйлдвэрлэж байна.
За тэгэхээр яг энэ хүү биологийн идэвхт бүтээгдэхүүн болохоор дотроо одоо маш юм жижигхэн мөртлөө юм маш одоо үр дүнтэй юм байна. Тэгээд дотроо 30-тай, 100-тай гэсэн одоо ийм савлгаатай байд юм байна. Тэгэхээр яг энэ хүү одоо танаа энэ үйлдвэрлэж байгаа биологийн энэ идэвхт бүтээгдэхүүнийг манай Монгол улсад ямар одоо компани тийм ээ албан ёсны эрхтэйгээр харуулж ирсэн байгаа вэ? Монгол улсад манай албан ёсны борлуулагч дистрибьютор компаниар Next Generation Health компани байгаа. 楽しみにしております。 Тэгэхээр ямар нэгэн одоо бүтээгдэхүүнд бас нэг тэ эсрэг заалтаа ууж болохгүй хүмүүс ч юм уу гаж нөлөө илэрдэг тохиолдол байдаг л да. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнд тийм зүйл байна уугүй юу? Та бас манай үзэгчдэд хэлэхгүй юу те? そうですね。休診をちょっと服用するときに気をつけてほしい。 Хөвшин бэлтгэлийг хэрэглэх үед анхаарах зүйл гэвэл зүрхний эмчилгээ хийлгэж байгаа хүн бол эмчтэйгээ зөвлөсний үндсэн дээр хэрэглээрэй. Гаж нөлөөний хувьд баг маш ховор тохиолдно. Энэ тохиолдолд баг зэрэг захтнах, туурах, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрдэг. それからお心嘔吐などが現れることがございます。 Маш их олон жилийн одоо үр дүнд бий болсон энэ гайхалтай биологи идэвхт бүтээгдэхүүн юм байна л да. Тэгэхээр энэ бас клиник судалгаа нь одоо хэд орчим жил хийгдэж явагдсан хэдэн хүмүүс дээр нь туршигдаж үзсэн байдığım. За тэгээд түүнээс гадна энэхүү одоо бүтээгдэхүүнийг харахаар дотроо маш их жижигхэн үрэлтэй байна л да. Тэгэхээр хүнд одоо үзүүлэх үр дүн нь тийм ээ хэдийхэр хугацаанд одоо үр дүнгээ үзүүлдэг юм болоо. その中でも代表的なもの 40 гаруй жилийн хугацаанд клиник судалгаа олон удаа хийсэн. Сүүлийн үеийнхээс жишээ дурдвал 209 хүнд хийснээс 90% нь илүүд нь үр дүн сайн гарсан. Хүнд үзүүлэх үр дүн нь тухайн хүний шинж байдлаас болно. Хамгийн хурдандаа 30 минутын дараагаас үр дүнгээ үзүүлж эхэлнэ. 効果があったというふうに伺っております。 Мэдээж хэрэг одоо Япончууд маш олон жилийн судалгаа үр дүнд одоо энэ хүү одоо Kyushin гэдэг одоо биологийн идэвхт бүтээгдэхүүнийг одоо гаргасан байж таараа. Тэгэхээр одоо яг энэ бүтээгдэхүүнийхаа талаар одоо сүүлчийн тийм ээ одоо манай үзэгчдэд хандах хэлэх үг байвал та бүхэнд одоо үлдээж байна. はい、Kyushin は Kyushin нь худалдаанд гарснаас хойш 93 жил үндсэн жороо хадгалан цаг үетэйгэн тохирсон шинжилгээг нэмж аюулгүй байдал талаас өндөр шалгуурыг хангасан юм. Үйлчлэх нөлөө болон аюулгүй байдал нь орчин үеийн шинжилгээ ухааны төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн. Фармакологийн болон клиник туршилтаар батлагдсан. Kyushin бэлтгэл нь зүрхний ажиллагааг идэвхжүүлж, цусны эргэлтийг сайжруулж, таныг эрч хүчтэй болгоно. Kyushin бэлтгэл нь монголчуудын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид бүхэн итгэж найдаж байна. モンゴルは非常に暑さと Монгол улс маш эрсдэл суур амьсгалтай гэж сонссон. Ийм цаг ууртай газар зүрхэнд ирэх ачааллыг багасгахад, зүрхний үйл ажиллагааг дэмжихэд Kyushin бэлтгэл маань маш нэмэр болно гэж бодож байна. 私どもは確信しております。どうぞよろしくお願いいたします。 За тэгэхээр өнөөдөр манай телевиз үзэгчд бас биологийн идэвхт нэгэн шинэ бүтээгдэхүүний талаарх одоо мэдээлэлтэй болж авч чадсан бахаа гэж бодож байна. Тэгээд манай нэвтрүүлэгт хүрэлцэж ирж одоо шинэ мэдээллийг одоо манай үзэгчтэй хуваалцсан та бүхний цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. 本日はどうもありがとうございました。 Өнөөдөр маш их баярлалаа. Япончууд хэрэгжилж танилцуулсан Kyushin бэлтгэл нь монголчуудад ч бас танигдсан бүтээгдэхүүн болгохын төлөө бид хичээж ажиллах болно. よろしくお願いいたします。 Өнөөдөр маш их баярлалаа. Kyushin нь маш аюулгүй баталгаатай бэлтгэл учраас та бүхэн санаа зовлтгүй манай бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Дараагийн зөвлөгөө өгөх хэмжээ мань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр та бүхэнд нэг зүйлийг сануулж хэлэхэд сүүлийн үед одоо ер нь л ходоод нь өвддөг, ходоодны улааттай, ходоодны хеликобактертэй гэж яригддаг хүмүүс монголчууд нэлээд их олон болсон байгаа. Тэгэхээр энэ талын мэдээллийг өгөх хэмжээ мань хүрэлцэн ирсэн байна. За Mo Medical 2 дугаар эмнэлгийн за эмч төлөөлөгч минь сайхан байгаа. За энэ өдрийн минь төргий. Баярлалаа танд олон үзсэн. Монголчуудад бол одоо нэг хоол хүнсээ тохируулаагүйгээс үүдэлтэй ч гэдэг юм одоо сүүлийн үед үгүй бол одоо гуанц одоо ресторан элбэг болсноос үүдэлтэй юм уу те. Хеликобактертэй хүн. Тэгээ түүнээс үүлээд одоо нөгөө улаан алт модалт хавдар модал гэдэг зүйлүүд яригадаад байна л да. Тэгэхээр одоо танаа яг энэ 2 дугаар төв дээр энэ хеликобактерийг одоо тийм ээ онцлох юу вэ? Ер нь тэгээд бас нэгэн асуулт тавьсан. Яг нэмэр хеликобактер одоо яг юунаас үүдэлтэйгээр хүн бас бий болоод байна. Хаанаас аваад байна вэ? За тэгээд сүүлийн үед бол монголчуудын одоо эрүүл мэндийн боловсрол бас харьцангуй гайгүй болж байгаа болов уу гэж харж байна. Яг тэгэхээр
одоо дотрын эмчнэр маань бүгд л одоо хеликобактери эмчлүүл, онцлуул гэдээ ярьдгаас үүдэлтэйгээр бол хеликобактер гэж юу юм? За яаж халддгийг гэдэг талаар бол мэдээлэл хангалттай авдаг болов гэж бодож байна. Мэдээж энэ маань бол ахуйн замаар халдаж байгаа тийм ээ. Да ялангуяа одоо монголчууд маань бол одоо ажиллаа хийж байгаа цайны цаг болдог. За тэгээ гэрээсээ хоолунд бэлдэж авчраагүй гэсэн болоод нэг цайны газар ордог. Нөгөө цайны газар ингээ нэг удаагийн хэрэглээ байхгүй ч гэдэг юм уу те. Олон дахин хэрэгэлсэн савсуулга одоо бүрэн ариутгсан хэсгийг бид нар мэдгүйгээр л ингээл хоол идэж байгаа. Тийм учраас бол хеликобактерийн халдвар бол маш өндөр байгаа. За сүүлийн судалгаагаар бол дэлхийн нийтээрээ за одоо энэ чинь 7 тэрбум хүн байгаа шүү дээ. Тэрний бол одоо 50-аас дээш хувь нь бол халдвартай байна гэсэн судалгаа байна. За тухайн халдвартай хүмүүс бүгд өөрсдөө халдвартай гэдгийг мэдж байгаа юу гэвэл үгүй. Тэгэхээр энэ маань нөгөө нэг шинж тэмдэг нь яг нөгөө шархлаа болтлоо үргэлжлээгүй зүгээр ингээ халдвар авцсан тэгж болоод явж байгаа. Эндээс болоод одоо онцлогоо эмчилгээ хийж чадахгүй ингээд бие биендээ халдаад яваад байна гэж үзэж байгаа. За тэгээд ялангуяа яагаад энэ хеликобактерийг заавалчгүй онцлоод ингээд эмчлэх ёстой юм бэ гэхлээр энэ маань бол ерөөсөө л одоо монголчуудын хамгийн их одоо нас баралтын шалтгаан болж байгаа ходоодны хавдартай холбоотой. Тэгэхээр сүүлийн үеийн судалгаа байна л да. Ерөнхийдөө сүүлийн 6 жилийн хугацаанд нийтдээ одоо хавдрын өвчлөлийн 34 мянган хүнд онцлогдсон байх жишээ. За тэрнийх нь одоо 23 мянган хүн нь бол нас баралтаар төгсөж байгаа жишээ юм. За тэгэхээр энэний маань яг нөгөө тэргүүн байранд ороод байгаа хавдар маань хеликобактерийн шалтгаанд одоо ходоодны хавдар болоод байгаа. За тэгэхээр дан ганц нөгөө хеликобактер халдчихаар ингээд хавдар болох юм уу гэдэг хүмүүс айж магадгүй л дээ тий. Тэгэхээр энэ хавдар болж байгаа ерөнхий хүчин зүйлүүд гэж байна л да. Нэгдүгüүрх нь бол удмын одоо мэдээлэл гэж байгаа. Одоо ойр орчинд нь ээж аав ч юм уу тий хавдраар өвчилж исэн хэсэг. За хоёрдугаарх нь мэдээж нөгөө хорц уршил тий айрхтай амих орж байгаа. За тэгээд нөгөө хеликобактер маань орж байгаа. За хеликобактер бол түрүүн хэлсэнчлэн ахуйн замаар халдварлана. Тэгэхээр нэг гэрийн одоо хүмүүс одоо нэг нь хеликобактер онцлогдсон бол заавалчгүй давхар эмчилгээ хийх шаардлага. За тэгэхээр яаж ингэж онцлуулах юм бэ гэдэг байгаа тийм. Тэгэхээр өнөөдөр манай Medical клиникийн эмнэлгийн 2 дугаар салбар маань бол яг улсын 3 дугаар төв эмнэлгийн урталт байрлаж үйл ажиллагаа явуул тогтмол явуулж байна. За тэгэхээр энд маань бол одоо дотрын нарийн мэргэжлийн эмч одоо үзлэг хийж байна. За эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж байна. Дөрс онцлогооны эмч маань бас үзлэг хийж байна. За тэгээд бүх төрлийн лабораторийн шинжилгээг хийж байгаа. За энэ дээрээс нэмэгдээд та бүхэндээ одоо Оросын албаны улсын Anammed гэдэг үйлдвэрээс үйлдвэрлэгдэж ирсэн Helic ABT reader буюу одоо амьсгалаар хеликобактерийг одоо тоон байдлаар оншилдог ийм аппаратыг танилцуулах гэдэг юм. За хеликобактерийг ерөнхийдөө оншилдог ийм 3 төрлийн арга байна л да. За 4 төрлийн арга байж байгаа. За цусаар бол одоо эсрэг төрөгчийг үзчихэж байна. За тэгээ өтгөнөөр бол бас үзчихэж байна. За тэгээ амьсгалаар бол үзчихэж байна. За дээрээс нөгөө ходоод дурамдуулдаг штэ. Ходоод дурамдуулж явах явцад одоо мэдээж хеликобактерийн шалтгааны юм шархлаа байх юм бол төргөжилсэн уразын онцлогоогоор. Ингээд үндсэн 4 төрлийн онцлогоо байна л да. Тэгэхээр үзэгчдээ одоо юу гэж уриалах гэдэг вэ гэхээр та бүхэн маань өөрсдөө нь одоо хеликобактерийн зовир гэж байгаа тийм. За шинж тэмдэгчдийн зовир ямар шиг байд юм бэ? За ерөнхийдөө хеликобактерийн халдвартай хүмүүс бол ходоод цанхаах. За тэгээд хихрүүлэх. За тэгээд хоол идсэний дараа ходоодоор одоо гизээр өвдөх. За тэгээд одоо их одоо хий гарах тийм ээ. За тэгээд ер нь бол иймэрхүү зовир илрээдэх юм бол та бол халдвартай байна л гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө бол хеликобактер огт байхгүй хүнд бол эдгэр зовирыг илэрнэ гэж байхгүй. Амнаас нэг эвгүй үнээр энэ төр үнэртдэг байдаг чинь амнаас эвгүй үнээр үнэртдэг бүгд орчиж байгаа. Тийм. Тэгэхээр та бүхэн эдгэр зовирыг илрээд байвал илрээд байвал одоо өөрсдөө хеликобактер байж магадгүй гэсэн үднэс онцлогоо илэрээ гэж уриалах гэдэг юм. За тэгээд түрүүний ярьжсэн одоо Helic ABT reader гэдэг байгаа энэ онцлогоор маань бол давуу талын хувьд гэх юм бол за ингээд янз бүрийн одоо дээж цуснаасаа ч юм уу тиймэрхүү шаардлага байхгүй. Ерөөсөө л амьсгалаар өгнө. За тэгээ одоо үргэлжлэх хугацаа нь бол нэг 10-аас 15 минут л үргэлжилдэг. Шинжилгээний хариу бол ерөөсөө шинжилгээ хийснээс хойш 20-30 минут л гарчдаг. Хүлээ зогсож байгаа л гарчна гэсэн үг шүү дээ. Одоо өндөр мэдрэг чанар тийм учраас бол онцлогооны тал дээр бол та бүхэн эргэлзэхгүй байж болно гэж хэлж байна. За тэгээ эдгээр энэ одоо аппаратын дээр маань бол
мэдээж манай Mom Medical Clinic эмнэлгийн 2 дугаар салбар дээр бол байнгын онцлогоо хийгдэж байгааг бол хатаатай байна. Мэдээж хэрэг одоо нөгөө шинжилгээний хэрэгслээ тэр дорн эмч чинь байгаа учраас Тэглгүй эмчээс ерөөсөө ямар юм уу яах вэ гэвэл бүгдийн төлөвлөгөө аваад явчихна гэсэн үг. Манай докторын эмч бас байнга үзлэг зөвлөгөө хийж байгаа. Тэгэхээр та бүхэн маань яг онцлогоо хийлгчээд давхар одоо эмчтэй үзүүлээд зөвлөгөөгөө аваад за тэгээд манай 2 дугаар салбар маань бас дотроо эмийн сантай. Манай чинь тэгээд хөдөө гадаа ийш тийш явахлаараа одоо бас нэг аяган бас тойрог. Тэглгүй хүүхдийн өсний найр элдв найрлахад бас нэг аягаар л одоо ингээд дамжуулаад тэр бол ер нь олсон хориглох хэрэгтэй юм байна. Тэглгүй яг уу. Одоо яг ингээд онцлогоо хийгдээд хеликобактертай тогтоогдоод эмчилгээ зөвлөгөө аваад эмчилгээ хийгдсэний дараагаар гам барих гэж нэг асуудал байна л да. За тэн дээр маань бол яг баримтлах ёстой хэдэн зарчим байж байгаа. За тэгэхээр ахуйн замаар халддаг учраас та бүхэн маань маш сайн анхаарах хэрэгтэй. Дундаа аяг одоо шаадсан тийм ээ. За тэгээ халбаг сэрээ. За тэгээд одоо өөр юу байдгийг босод одоо хүнсний зүйлээ одоо манайхан ч одоо хүүхдүүд одоо 10 жилийн хүүхдүүд бол нэг нь ингээ ундаа аваад тэгэл одоо амаар нуугаад ингээл бүгд л ингээл халдчихж байгаа гэсэн үг л. Тэгэхээр энэ одоо халдаахгүй байхын зарчмыг баримтлаад яг хувьдаа нэг удаагийн одоо хэрэгжилж хөвшөөжээ гэдгийг сануулах гэдэг юм тийм. Тэгэхээр нэрээ одоо бас эцэг эхчүүд биднээс сургууль явж байгаа хүүхдүүдийг хийгээд залуучуудаа бас өөрсдөө тийм ээ хулд нэг юм аяг маяг хилдчихдэг ч юм уу тийм. Тэгээ явж байвал зүгээр юм шиг байгаа нөгөө дээр үеийн хурцчүүдийн нөгөө өөрөө нэг аяга дайлан хийсэн. Аваа явж байгаа одоо тэр үеэр л ер нь очих гээд байна уу гэж заримдаа бодогдоод байдаг шүү дээ тий. Ер нь гам барьж ингээл байнга одоо ер нь тогтмол хэрвээ эмчилгээнд ороод дууссан бол байнгын л нэг удаагийн аягтай явж байгаа гэсэн. Санамсгүй тохиолдлоор одоо дахиад нэг уучлаг хеликобактер маш хурдан тусах эрсдэл бий юу? Эрсдэлтэй байлгүй яг. Ерөөсөө л одоо хэрэглээндээ бол яг л одоо хүний хэрэгэлсэн юмыг дундаа хэрэглэхгүй байх л гэсэн зарчим барих хэрэгтэй. Тэгвэл бол одоо ингээл байн татамжтайгаар байнгын одоо онцлуулаад эмчилгээ хийгээд байна гэдэг нь утгагүй шүү дээ. Тэгэхээр бас нэг удаа онцлуулаад эмчилгээ хийгээд та бүхэн маань урьдчилан сэргийлээрэй л гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгээд тийм учраас одоо ямар ч байсан төрөний дурдсан одоо шинж тэмдэг илэрж ивэл одоо манай Helic ABT reader буюу одоо 95% мэдрэг өндөр чанартай ийм аппаратаар онцлуулаарай. Эмчилгээ хийлгэрэй гэж уриалмаар байна. Эмчилгээ тэгж хийлгэхэд давхар одоо бас нийтийн хоолны салбаруудад хэлэхэд те бас сайн хариуцгаж байгаа чи гэж хэлмээр байна. Одоо энэ хүнсний одоо аюулгүй байдал ч гэдэг юм уу те тухайн нөгөө нэг ресторан одоо зоогийн газруудын стандартад бас энэ яг хариуцлагын энэ стандартыг сайн зааж өгөөд энийг бас нэвтрүүлвэл хеликобактераар халдвараас одоо урьдчилан сэргийлээ зогсохгүй цаашлаад одоо яг энэ нас оролтын шалтгаан болоод байгаа юм. Гадаадны хамтраас бас давхар урьдчилан сэргийлнэ гэдэг бас ойлгосоо гэж бодож байна. Тэгээ хөгжиж байгаа орнд л голцсон одоо яг нэг юм хеликобактерийн асуудал их яригддаг гэдэг байгаа шүү дээ тий. Хөгжингөө оронд бол байхгүй. Тий, хөгжингөө оронд бол харьцангуй асуудал бага гардаг. Яг хөгжиж байгаа оронд л бол мэдээж яг хеликобактерийн халдвар бол арай их байна гэсэн судалгаанд болсон байгаа. Танаа Mom Medical дээр очиход бол ер нь цаг авч те очих уу эсвэл зүгээр шууд очиход л одоо яг энэ хеликобактерийн шинжилгээ төрөн шүүхэ хийгдчих үү. Энэ амралтын өдөр ялангуяа очиад өчмөр юм те. Ерөнхийдөө хеликобактерийн шинжилгээг одоо түрүүний ярьсанчлан амьсгалын сорилыг өгөх тохиолдолд өлөө ирэх хэрэгтэй байгаа. За шүдээ бол угаагүй өлөө ирэх тусмаа онцлогоонд төлөө ач холбогдолтой байдаг. Тэгэхээр цаг авах бол шаардлагагүй шууд ирэхэд бол болно. Одоогор бол манайх цаг авах одоо систем арай нэвтрүүлж амжаагүй байна. Тийм учраас та бүхэн бас утсаар бас холбогдоод асууж бас болно. За манай Mom Medical Clinic эмнэлгийн 2 дугаар салбарын утас нь 70 12 74 гэдэг утас байж байгаа. За тэгээ байршлын хувьд гэх юм бол ерөөсөн амархан яг улсын 3 дугаар төв эмнэлгийн Чанхуурд ICOM гэдэг одоо шар 3 давхар барилгын 1 давхарт нь байрлаж байгаа. Mom Medical-ийн гадна бүр томоосон хаягтай байна шүү дээ. Хаягтай байж байгаа. Хагасаа бүтэн санд одоо яг хэдэн цагийн хооронд ажилладаг юм бэ? За хагасаа өдөр бол одоо 10-аас 15 цагийн хооронд ажилладаг. Бүтэн сая өдөр бол ажиллахгүй. За ажлын өдөр бол та бүхэн өглөө 9-өөс орой 17 цагийн хооронд бол үзүүлээд онцлогоо эмчилгээ хийх боломжтой. Бүх төрлийн шинжилгээнд хамрагдах боломжтой байгаа шүү. За баярлалаа. Тэгээд дан ганц хеликобактерч биш за бүсгүйчүүд мэн ч гэсэндээ эмчилгээ үзүүлээд
ийм сайхан гоё түргэн шүүхэ үйлчлэгийг Моментикалынхаа одоо хэрэгжүүлж байна. Тэгээ хоёрдугаар салбарын танаа хамт олон бас ажлын амжилт хүсье. Тэгээ телевиз үзэж байгаа олон хүмүүсээс очиж бас энэ хүмүүхээ хүчнээс салах байхаа гэж бодож байна шүү дээ. За баярлалаа. Тэгээ танаа хамт олон бас амжилт хүсье. За баярлалаа. За харин бүгдээрээ дараагийн хэсэгт анхаарлаа хандуулъя. За Яяг анагаах нэвтрүүлгийн хамт олон та бүхэндээ нэгэн сонирхолтой бас мэдээлэл өгөхөөр энд хүрэлцэж ирсэн байна. Учир нь юу вэ гэхээр та өөрийнхөө бие организмыг за амуу тариа буюу олон төрлийн үүс тариагаар бас эмчлэх ийм таатай боломж нөхцөл бүрдсэн байна. За тэгэхээр маш олон хүмүүсүүд энд хүрэлцэж ирж ийм уухгүйгээр өөрөө өөрийнхөө дотор бие организмыг эрүүлжүүлж бас эмчилж байгаа маань. Тэгэхээр энэ таатай мэдээлэл өгөх зорилгоор бид нар одоо яг тийм үүр тариа хоол заслын мэрэгжлийн төв болох амуу төв дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээ үзэгчтэй амуу төвийн үйл ажиллагааг сонирхолтой. Амуу үүр тариа хоол заслын төв дээр хүрэлцэн ирсэн байна. Одоо та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. За сайн байна уу? За сайн байна уу? Би амуу төвийн уламжлалтын хэмж тонголоо туй байна. За манд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр одоо энэ гадуур бол нэлээд хийлдэг яриад байна л да тийм. Энэ үүр тариагаар одоо хүнийг эмчилж болж байна. Тийм хоол хүнсээрээ дамжуулаад бид нараас хэрүүл саруул болж энэ 21 хоногийн хөтөлбөр өнтер гэж янз янз юм ярьж байна л да. Тэгэхээр танах яг ямар үйл ажиллагаа явуулдаг одоо төв бэ? За манай болохоор амуу үүр тарианы хоолцлын төв маань үүр тариа болон хоолны дэглэмээр тухайн хүний биеийн онцлог болон улирлалтанд тааруулсан тусгай ажгаар хоолны дэглэмийг гаргаж өгдөг. Одоо хүнсээр хүнийг хангах гэсэн зорилготой юм байгууллага байгаа. Хүнсээр ерөөсөө эм тариа элдв янзын синтетик хэрэглэх. Энэгээр одоо бас их олон төрлийн бүтээгдэхүүн харагдаж байна те. Танах их олон төрлийн үр тариагаар зүйл хийдэг юм аа да энийг хадгалах. Тийм манайх болохоор ийм дан одоо хар буурцаг, цагаан буурцаг гэхээсээ гадна дан ийм бүтээгдэхүүнээс гадна ийм тусгай жоруудыг гаргадаг. Тухайн хүний бие онцлог тохирсон бас улиралдаа энийгээ зохицуулж хэрэглэх болдог. За жишээлх юм бол энэ ходоод нэглээд бэлдэн байгаа л да. Энийг болохоор ерөнхийдөө нойр булчирхай үйл ажиллагаа султай жоохон гүйлгээд байгаа хоолны шингэлж байгаа сул байгаа хүмүүст яг эмчийн жорын дагуу яг хэр зэрэг хугацаагаар хэрэглэхийн гэдгийг яг тухайн уламжлалтын эмчнүүд бишиж өгдөг. Тухайн хүний бие онцлог тохируулаад. Тэгээ энтэйгээ хамт бол энэ цайнуудаа давхар хэрэглээд явна. За чихрийн шижингийн цай, уушиг цэвэрлэх цай гэд мөн дээрэс нь гашуун харваа гэд бас энэ цаг хамтд нь хэрэглэх юм бол айгүй үр дүнтэй байдаг. За тэгээд яг нарийн дэлгэрэнгүй мэдээллийг бол манай яг уламжлалтын хамжид үзүүлээд дэлгэрэнгүй мэдээлэл аваад судалгаа бариулаад өөрийнхөө онцлогийг мэдчихэж байгаа гэсэн. Тэгээд та нар маань одоо манай малчин нэмжтэй танилцаад дэлгэрэнгүй мэдээлэл авахыг та бүхэндээ хүсэж байна. Ямар сайхан амттай юм бэ? Цай таалагдж байна уу тийм? Цай таалагдж байна. За тэгэхээр манай телевиз үзэгчд одоо яг танаа энэ амуу төвийн үйл ажиллагааг сонирхож байгаа л да тий. Тэгээ яг энэ цогцоор нь манай телевиз үзэгчдэд танилцуулах буюу яг ямар үйл ажиллагаа явуулдгийг тий. Хүмүүсийн бие организмыг хоол хүнсээр дамжуулан одоо эрүүлжүүлэх гол үйлчилгээтэй юм байна шүү дээ. За манай амуу үүр тариа хоол заслын төв маань за үйл ажиллагаагаа явуулаад 10 жил буюу одоо 11 жилдээ явагдаж байна. За Улаанбаатар хотод 2 салбартай. За Улаанбаатар төдийгүй Америкт нэг салбар маань одоо бас үйл ажиллагаа явуулаад чигдэрч байна. Бид жилд 3-4 удаа экспортоор тийм ээ бүтээгдэхүүнийг хийдэг байгаа Америк руу. За бид бол уламж танаахны эмч, шим тэжээл судлаач, хүнсний технологич гэсэн мэрэгжлийн баг хамт олон одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо үзүүлэхээс гадна эмчлэх, урьдчилан сэргийлэх, тэмээс сүүл сургалт зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэндийн янз бүрийн тийм олон төрлийн нэг хөтөлбөрүүдийг явуулж эхэлсэн байгаа. Хүний бие организм чинь өөрөө ер нь тэгэл бидний идэж ууж байгаа хоол хүнс тэгээд өмсөж хэрглэж байгаа зүйлсээс ахуулаад ингээд их хордож байдаг гэдэг л дээ тий. Тэгэхээр энэ хорыг одоо чухамхүү яг юу юунаас илүү төлхөө бид нар их хороо их авч юм. Тэгээ энэ хорыг тайлахгүй бол бидний бие организмд ямар өөрчлөлт бас бий болж одоо өвддөг юм бэ? За ер нь бол хор хордлого бол гадаад орчны нөлөөнөөс хамгийн их одоо нөлөөлдөг гэдгийг хүмүүс бид мэдж байгаа боловч дотоод хүний бодисын солилцоо тийм ээ хоол ундны шингэн боловсралт ямар байна уу гэдгээс дотоод болон гадаад юм хордлогын шалтгаан бид үүсч идэг. Хөвчлэн яг чочмог хордлогын үед бол янз бүрийн чочмог шинжүүд илэрдэг тийм ээ бөөжлөө гизөвдлөө гэдэг учраас хүмүүс тухайн үед нарах хэмжээ аваад тэрийг хордлого гэж ойлгодог боловч юм нэг дотоод буюу мархах шалтгаантай хордлогоо төдийлөн одоо ойлгож мэддэг хүн. Жишээ нь хоол шингэдгүүгээ зүтгүүр цанхаадаг хүн тийм үү.
За тэгээд цусны нөтгөрүүд байна. Энэ орчны нөлөө янз бүрийн туяа гэрэлтүүлэхэд дор ажилладаг хүмүүс. За чанарын шаардлага хангаагүй одоо барилга байгууламж ч юм уу те хэвлэх үйлдвэр ийм орчны нөлөөнөөс бодоод маш их хордлогонд орж байдаг. За энийг бол ер нь энэ архаг хордлого нь бид ингээ удаан хоримтлагдсанараа хүнийг ядраах, эсвэл даах цусыг өтгөрүүлэх биеийн дотоод орчин бацин салцаанд маш их өөрчлөлт оруулснараа сүүлийн үед энэ хоёр дагч бацин салцааны шалтгаантай архаг өөрчлөлтүүд маш их гарч байна. Тийм учраас бид одоо Монголын уламжлалт анагаах ухаан, өрөнд орны одоо анагаах ухааны эмчилэн эрүүлжүүлэх зарчмаар одоо судас барьж уншилж байна. Эрдэс бацин тодорхойлж байна. За мөн зөв хоолтын зөвлөгөөг тийм ээ тухайн хүний яг биеийн онцлог урмс чанарт тохирсон юм зөвлөгөө, за сургалт тэгээд ийм хөтөлбөрийг буюу яг тэр биеийн онцлог тохирсон юм тусгай одоо найрлага жороор бэлдэж хоолны нарийн дэглэм яригдлуулснараа гээд үр дүнтэй эмчилгээ болон одоо эрүүлжүүлэх юм анагаах одоо юм үйл ажиллагааг явуулдаг байгаа. Би одоо энийг одоо хүнсний нэмэлт гэдэг шиг хоол хүнс гэж ойлгох эсвэл эмчилгээ гэж юу нэг ойлгох уу? Яг нь ер нь бол хүнсний нэмэлт гэж ойлгох боловч нөгөө хоолны зөвлөгөө манайх өгдөг ш даваа тал нь тэрнтэй хослуулбал 100% эмчилгээний чанар үзүүлэх тийм өндөр одоо үр дүнтэй гэж одоо баттай хэлж чадна гэдэг. Одоо энэ ертөнцийн их олон төрлийн үр тарианууд харагдаж байна л да тий. Тэгээд хэд орчим нэр төрлийн одоо үр тариагаар хүмүүсийг эмчилж байна вэ? За ер нь бол манай үр тарианаас гадна эмийн чанартай түүх хийдүүд ороод 50, 54, 50 нэр төрлийн одоо ийм болон анагаах түүхий дээр 27 төрлийн эмчилгээний одоо онш болгонд тохирсон жоруудыг гаргадаг. Жишээ нь одоо өргөн хэрэгэлдэг одоо тийм манай монголчууд тэнд зонхлон тохиолдог одоо ходоодны үрвсэл, за цусны халуун, за тэгээ бөөрийн үрвсэл, зүрхний хий хямрал дээр цохирох одоо зүрхний бэлтмэл, бөөрийн бэлтмэл, ходоодны бэлтмэл дотор 1, 2 гэдэг ходоод цусны үрвсэл, ходоод нойр учрах авсас үрвсэлтэй хүмүүст зориулсан бэлтмэл гэх жишээтэй байдаг ба хүүхдэд зориулсан бэлтмэл бас манад байдаг. Одоо тэр хүүхдэд зориулсан одоо яах вэ? Тийм хүүхдэд зориулсан бэлтмэл нь бол одоо шинэ хүүхдүүд ихэвчлэн сүүлийн үед нөгөө хоолндоо дургу жим бахтай хүүхдүүд ихсэж яг тэрнтэй холбогдоод ирж байна гэсэн. Тэр манай хүүхдийн бэлтмэл маань хүүхдийн ходоод дэлгүүрийн үйл ажиллагааны ингээд чадамжийг сахан сэргээж тэнцвэржүүлж өгснөөрөө энэ бэлтмэлээ өдөр болгон 2 удаа хоолноос өмнө уудаг хүүхд маань аяндаа хоолндоо дуртай болоод өсөлт хөгжилтөнд дэмжигдэн мах марай суун сайхан юм үр дүнтэй бэлтмэл байгаа. Хаврын үйлрж байна те хүмүүс бол ихэнх нь бол одоо жоохон сувдаад ядардаг. За түүнээс гадна зарим нэгэн хүмүүс мэн одоо бөөрнөөс юм уу юунаас юм мэдэхгүй одоо ингээл сэлхийгээл ингээл хавгнаад байна гээл те. Тэгэл одоо яалчгүй нүдний цохны доотлон тэр ингээл хавгнаал ингээл хэлдэг шүү дээ. Энэ үед одоо таарсан одоо яг ямар эмчилгээ байна. Түүнээс гадна одоо яг энэ хаврын үйлрэл чинь одоо илгийг бол ялангуяа цөсийг угаадаг, илгийг дэмжих одоо те энэ үйл ажиллагааг сайн хийх юм бол эмчилгээ их сайн авдаг үр дүнтэй гэж байдаг юм билээ шүү дээ. Тэрийн талаар ярьж өгөөч. Хаврын улирал руу шилжгээр нөө бадган хөдлөөд буцаад дэлхий яригдаж хурдаг улирал гэж өгдөг. Энэ үед тэгээ нөө хаврын улирал маань Монгол орон ер нь нэрс дээр зуур амьсгалтай салхи хийх хөдөлдөг. Энэ салхи нь хүний хийг их хямраадаг, хавар хүний үе мөч тийм ээ архаг өвчин сэтэрхээс гадна нойргуудаг, за хоор шингэх одоо муудах ч гэдэм үү зүрхний хямрал гэдэг ийм олон өөрчлөлтүүд гарч идэг нь энэ улирлын онцлогтой холбоотой байна. За мөн тэр илэгдсэний улирал гэж ярьсан шүү дээ тий. Мөн дотор биеийн нөгөө дотор хуурч нуугдсан халуун одоо улирлын ирэхээр гадагшлна гэж үздэг байхгүй тий. Энэ үед элэг цэсний үйл ажиллагаа идэвхжин дэлгэрнэ гэж үздэг. Энэ үед нь бас тий хот элэг цэсийг ачааллын баг байлгах давхар дэмжин хоргоожуулах тэр цэсний туулга цэвэрлэгээ гэдгийг хавар болон намрын улиралд хийх нь өөр улирлын онцлог биологийн тэр хэмнэлтэнд тохируулан дэмжиж өгч байгаа учраас энэ үед бол хүн зайлшгүй хийх. Тэгээд энэ нэг манайха ерөн сүүлийн детокс хөтөлбөрийг нэлээд явуулдаг болсон бод манайх хаврын хоргоожуулах хөтөлбөр намрынх гээд нийтдээ 14 хоног хүргэлжсэн 3 шаттай хөтөлбөрийг явуулдаг. Энэ хөтөлбөрт одоо өдөрт нэг удаа махаа хоол идэнэ. Яагаад бол хороо тайлж оч хүнд хоол идэхгүй махаа хоолндоо баг зэрэг өхрийн мах хөрмөнжин лонтэй ч гэдэг юм заасан хоолоо тохирсон хэмжээгээр нь хэрэглээд өдөр болон өглөөд нь буурцаг. Тэгээд зарим төрлийн өөр ингээд тохирсон цайнууд ингээд үүшээ туланд нь солиод өөрчлөөд өгдөг. Тэгээ энэ яг ингээд юуны зааварчилгааны дагуу 14 хоногийн хугацаанд бие махбод сайхан тэнцвэржээ цус сайхан хөөгдөж цус шингэрээд хордлого тайлагдаж илэг цэвэрлэнэ. За биеийн хаван шаар ус тийм ээ бөөрийн үйл ажиллагаа одоо сайжирна гэдэг юм сайхан үр дүнтэй хөтөлбөр явуулдаг байгаа. Хүн ер нь жилдээ нэг удаа ч гэсэн ядаж бас бие нэг юм хоргожуулж явах ёстой юм шиг байна тий. Одоо жилдээ л нэг цэвэрлэгээ хийж бие тэнцвэржүүлэхгүй л архаг өвчний одоо үлдэц бож тогтоод хоригдлагчод магадгүй 5 жилийн дараа 6 жилийн дараа ч юм ямар нэгэн тий өвчин болж одоо гарч ирнэ гэсэн. Тэрнээс өмнө л сэргийлж өөрийгөө сайхан ингэ тэнцвэржүүлж аюулгүй байлгах хэрэгтэй. Одоо хүмүүс чи өөрийгөө одоо нэг хоргоожуулна гэхээр чи ус их уудаг. За зарим нь бол аюу их өлөн мацаг барьдаг л та.
Энэ талаар хэлж өгч Тий, байна. Танах одоо одоо юугаараа өөр байна бас тийш үү? За тий. Ер нь мацаг болон бие цэвэрлэгийн янз бүрийн аргуудыг тий олон газруудын үйл ажиллагаа явуулж байна. За гэтэл нөгөө тухайн хүний биеийн онцлог өрмөс чанар гэдэг дөрөв дурсан шүү дээ. Хийм үн чанартай гүнүү гэд. Гэтэл нөгөө усан мацаг барих за өөрөө дур мэдэнтэй хүнд уурэж сайн гэсэн болгоныг ингээ хэрэглэх зэрэг нь өөрийн бидэнд тохирохгүй бол тухайн үедээ баг зэргийн нөгөө өөрчлөлтийн дүнд нэг тодорхой үр дүн гарч байгаа юм шиг боловч цаа талаараа шин жим буурж ийн гэд баярлаад эд нойргуудад ивэл тэр чин тэ хий хөдөлж хүн хямарч ийн гэсэн үг шүү дээ. Яванда зүрх хямрын зүрхний одоо хий өвчин биеийн хий хямрал болно. Тэгэхээр нуунах эмчтэй дээр нь тэгээд нөгөө аюулгүй хоол хүнсээр эмсэж байгаа. Тэгээ үр тарианы хүнс чи өөрөө давуу тал нь юу вэ гэхээр энэ байгалийн эслэг нийлмэл нүүрсэс тэгээ аминд микро элемент маш ихтэй. Тийм учраас уураг их сайхан нөхөж хаван хөөх, хортлого тайлах, үйл сайхан дарж хүнийг их сайхан нөгөө цатгалан байлгаж стресст оруулахгүйгээр тэгээ энэ тэнцвэртэй замаар нөгөө эрүүлжүүлэн ходоод хамгаалах гэдэг ийм давхар ингээ олон ач тустай л да. Энэ үр тариа борцох дуран бол маань. Тийм учраас ямар ч аюулгүй хамгийн сайн одоо энэ эмчилгээний аргал гэж хэлнэ. Тэгвэл одоо Монгол даалгаварч гэж үзэж байгаа энэ харин тийм биш нэр тий. Энэ нэр одоо энэ цай энэ одоо над төгс энэ цай маань одоо яг ямар учиртай цай байна? Дотор нэг улаан үзэм энэ төргээд тий цэцэг шар болцоо цэцэг үе нь одоо ямар цэцэг вэ? Энийг уул одоо шиг биеинд одоо ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ? За энэ балжин гаруй цэцэг тий удвал цэцэг ромашка гэдэг энэ цэцэг бол ерөнхийдөө бас эрүүл мэндийг дэмжих сайн төрлийн хүнсний одоо нэрэнд одоо хүнс ургамал эмийн ургамлын нэрэнд орсон байдаг. Судар номд бол хамгийн сайн чанарын өнөөдөр нөгөө цэний цэцэг тий энэ ромашка цэцгийг за болоо ч мөгний яс гэдэг юм уу одоо дээр үед нөгөө тамир оруулах, тамираа хамгаалах, эрүүл мэндийг тэршдэх хүнсийн одоо нэр сударт орсон байдаг. Жишээ нь балжин гаруй цэцэг бид ямар хүмүүс зөвлөдөг гэхээр элэг цэцний халуунтай, стресс, элэг цэцний халуун гэдэг нь удаан үргэлжлэхээр зүрхийг хямраадаг. Элэг цэцний халуунаа дарахгүй, цөсөө угаахгүй, хуурсан шарсан юм халуун ногоод тохирохгүй юм айдад бол зүрхний халуунтай болно. Зүрхний халуун дотор маш их хүлрөөд, хөлсөн цутгаад, даралтан докторгүй ч юм уу те. Ингээд хүний биед ингээ өөрчлөлтүүд явагдаад байдаг. Тэгээд балжин гаруйг бол стресс тайлах дотор халуун, илэгний халууныг бууруулах, давхар дээр хамт оруулсан улаан үзэм бөөрийн тамир дэмжих, дархлааг сайжруулах, нүдний хараа сайжруулах, ийм одоо тамир сайжруулах, хүчжүүлэх үйлдэлтэй гэж үздэг. Аа. Та хэрэв манай уламжлалтын хэмжид суцаа бариулж ажиллуулад одоо өөрхөн хямралыг мэдсэн бол энэ 27 нэр төрлийн энэ тусгаалсан бэлтгэлүүдээс яг таны хямралд тохирсон бэлтгэлийг хоолтой хамт бичиж өгдөг байгаа. За тухайлбал бол одоо Монгол оронд бол ходоодны өвчлөл аягүй их байдаг те хеликобактерийн шалтгаантай хямралууд аягүй олон байна. Ходоодны шүүрэл ихсэн, буурсан гэдэг хоолны туршлагын өөрчлөлийн асуудал аягүй их байдаг. Тэгэхээр энэ ходоодны бэлтгэлүүд манад бол хоёр төрөл байдаг. Ходоод 1, ходоод 2 гэдэг. Нэгийнх нь үйлчлэл юу гэдгийг гэхээр ерөөхдөө ходоодны шүүрэл багассан, дэлүү буюу нойр булчирхаг үйл ажиллагаа султай хүмүүст илүү их эмчилгээний үр дүн нөлөөтэй байдаг. За ходоод 2 нь болохоор ерөөхдөө ходоодны хүчил игдсэн, хеликобактерийн шалтгаантай ходоодны улаал салтын өрөвслийн үед ходоодны салтыг нөхөн төлжүүлэх үйлдэлтэй байдгаар арай илүү давуу талтай байдаг байхгүй. Тэгэхээр ирж байгаа хүмүүсийн ходоодны тэнцвэрт нь тохируулсан бэлтгэлийг тухайн бүрт нь ингээд өгдөг гэсэн. Харахад их нунтах байх юм тий. Тэгээ энэ ерөөхдөө олон үр тариаг нунтаглаж бэлдээд яг найруулж уухад бэлэн болгосон юм. Шууд найруулж уухад бэлдсэн юм. Бүтээгдэхүүн байх. Ямар нэгэн химийн орц найрлага ороогүй, бордоогүй яг эко байгалийн гаралтай үр тариуд байдгаараас давуу талтай. Тослог үүсний хүнс, хуурай үүсний хүнс, за цус багталтын эсрэг хүнс, за тамир нөхөх тэтгэх хүнс гэдэг. Тэгэхээр олонгоёо за цус багталтын тухайд ярих юм бол одоо хүүхдүүд бас цус багталтай, тамир султай байдаг те. Жирэмсний хүмүүс төрсний дараа бас цус багталтанд өртдөг. Тэрний дараагаар цус төлжүүлэх зорилгоор заавал одоо төмрийн бэлтгэл рүү ходоодны шаргатай болвол энэ яг эко байгалийн гаралтай үр тариагаар хэрэглээд бас тусаа төлжүүлэх боломжтой гэсэн байна. Ерөөхдөө офисын цай маань ерөөхдөө хүмүүс маань жоо хөлгөөн багтаа удаан хугацаанд суудаг тий. Тэгэхээр жоо хоолны шингэлт багтаа айл эсвэл хитрхийх юм янз бүрийн хам чимжийдэх гэдэг эдэгтэй ходоодны хүчил ихсээд идэг. Тэр үед ходоодны хүчлийг тэнцвэржүүлэх ерөөхдөө цусны эргэлтийг сайжруулах бөөрийн тамир тэтгэхийн үйлдэлтэй орцууд орсон байна. Тэрийн цаг бол амууд төвийн 2 салбараас гадна томоохон супермаркет дэлгүүрүүдээр худалдаж байгаа. Ашин харгаа гэдэг одоо бас нэг юм бүтээгдэхүүн байна л да тий.
Энэ одоо сүүлийн үед нэлээд одоо бас хит болж байгаа буюу те хүмүүсийн нэлээд сонирхож байгаа юм үр тариа гэсэн те энэний талаар одоо манай үзэгчдэд танилцуулж байна. За энэ болохоор гашуу арва гэдэг манай амуун төвийн нэг цайны нэг төрөлтөө хамгийн их одоо эрэлттэй хамгийн их одоо худалдаалагддаг бүтээгдэхүүн гэж хэлж болно. Ягаад тэгэхээр энэ гашуу арваны өөрийнх нь үйлдэл болохоор элэг цусны халууныг буулгах, за ходоодны хүчлийг тэнцвэржүүлэх үйлдэлтэй, амуун дээрс нь хамгийн чухал үйлдэл нь цусан дахь сахарыг тэнцвэржүүлдэг. Тэгээд яг заавал өвчтөе хүн гэхээсээ илүү гэр бүлийн бүх гишүүд хэрэглэгээр даваа талтай байхгүй хүүхдүүд хүртэл ууж болдог. Тэгээ амтны хувьд гэх юм бол яг нэг ногоон цайр шиг айгуугай 10 тийм гоё үнэртэй амтлаг амттай гоё цай байгаа. За амт хог маань телевиз үзэж байгаа үзэгчдэд зориулаад одоо энэ дөрвөн юм том хөтөлбөр явуулд тийм ээ. Тухайлбал одоо тийм ээ гидс цайлгах хөтөлбөр, ходоод хамгаалах хөтөлбөр, эрүүл гоо хөтөлбөр, за хоргожүүлэх хөтөлбөр гэсэн. Ийм хөтөлбөрт хамрагдах юм бол та жилдээ нэг удаа хамрагдаад байхад өөрийнхөө биеийг хорт байдлыг одоо биеэсээ гадагшлуулаад одоо бие бас эрүүл байх гол үндэс болдго юм байна. Тасаа эмчит үзүүлсэн байна. Тэгээд танд бол энэ бөөрийн бэлтгэлийг бичиж өгсөн байгаа. Тэр энийгээ бол та яг эмчийнх эмчилж өгсөн цагийн дагуу өдөрт 2 удаас усанд найруулад ухад яг энэ бөөрийн өвчнийг бол таны бөөрийн тамир султай бол тэрэнд нь илүү их нөлөөлсөн үр дүн илүү өгнө гэсэн үг. Мэргэжлийн эмчит суцаа барьж онцлуулаад өөрт хэрэгтэй яг энэ үр тариагаа ингээд зүгээр хоол хүнснийхээ хажуугаар нэмэлтээр хэрэглэснээр ийм ухгүйгээр өөрийгөө хордуулахгүйгээр хоол хүнсээрээ эрүүлжүүлэх юм гоё боломжтой. Өнөөдөр мэдлээ. Тэгээ телевиз үзэж байгаа та ч гэсэндээ бас өнөөдөр мэдсэн бахаа гэж бодож байна. Үйлчлүүлнэ гэж бодож байна. За танай хамт олонд баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Бүгдэнд нэрүүлэгээ хүсье. За тамхинаас гарахыг хүссэн хүмүүс минь анхаарлаа нааш нь хандуул. За торгон туул компани брэнд менежер мөнх жаргал хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Та бүхэн ч энэ өдрийн минь төргий. Дахиад уулзч байгаадаа их баяртай байна. Та No Smoke-ийг татаад тамхинаас гарах болно. No Smoke. Никотингүй эмчилгээний ургамал агуулсан тамхинаас гаргагч эрүүл мэндийн бүтээгдэхүүн. За тэгэхээр хоёлаа урд өмнө нь бол одоо яг юм тамхинаас гаргадаг ийм сайхан бүтээгдэхүүн байна. Олон хүн ирүүлжээсэ гэжсэн тий. Тэгэхээр одоо ер нь энэний үр дүн хэр байна вэ гэдэг асуултыг эхлээд тавих зүг байх гэж бодож байна. Манай бүтээгдэхүүн ерөөдөө орж ирээд бол жил гарсан боллоо. Жил гарын хугацаанд бол манд хандж байгаа хүмүүс бол маш их байдаг юм байна. Одоо тэгээд тамхинаас гарах гэсэн хүсэл бол үнэхээр тамхи татдаг хүн болгонд байдаг байсан юм байна. Үр дүнгийн хувьд бол харахад бол үнэхээр маш сайн байгаа. Бид нар яагаад ингэж дахиж нэвтрүүлэгтээ орж ийнэ гэхээр одоо үр дүнгийн хувьд үнэхээр баталгаатай байж чадчихэв үү те. Орж ирэл одоо үнэхээр ингэж хүмүүс маань зарим хүмүүс мэдхгүй хүмүүс бас байж болно шүү дээ тийм ээ. Үнэхээр юм байна уугүй юу гэд те. Тэр одоо үр дүнгээ танилцуулах зорилгоор ирэхэд орж ирсэн байна. Бүтэн жилийн хугацаанд хэдэн хүн ер нь тамхинаас гарч ив? За ерөөхдөө хандаж одоо манай бүтээгдэхүүнийг яг хэрэглэсэн хүмүүсийн 95-аас 99% гэж би бол баталгаатай хэлнэ. Яагаад яг 95-аас 99 гэж хэлж гэнэ үг гэхээр одоо тухайн бүтээгдэхүүн хүмүүс маань одоо тийм ээ яг шийдвэр гаргаад тамхинаас гарыг гэж зорьсон тохиолдолд ямар ч юм дээр одоо ерөнхийдөө тэгдэг ч тийм турыг гэсэн хүсэлтэй бол яг үнэхээр өөрөө хүсвэл турдаг тийм ээ. Тэрнтэй адилхан одоо яг өөрөө гарыг гэсэн зорилготой хүмүүс бол үнэхээр маш сайн гарч байгаа. Эхнэрүүд бас маш их явж ирж байгаа л да одоо уцтаал тийм ээ. Манай нөхөр тэдэн жил татсан гэл одоо жишээ би зүгээр асуугаад өдөрт хэдэг татдаг вэ гэл тэгэхээр татдаг циркийг бол сайн мэдэхгүй. Тэгсэн хэрнээсээ л их татдаг юм одоо олон жил татж байгаа гэдэл. Тэг эргэж ирээд одоо тэдэн харцгийг авч явъя гэд одоо үнэхээр эргэж ирж үр дүн гарчлаа одоо маш их баярлалаа тийм ээ. Манай гэр бүл ийм одоо эрг амьсгал бүртлээ. Манай нөхөр одоо гэрүүлж байгаа өөрөө ч бас баяртай байгаа. Бид нэр одоо ингээд харилцаа сайжирч байна ч юм уу. Энэ талаасаа маш их одоо ингээд эрг мессежүүд биднэрт ирж байгаа учраас одоо үнэхээр л одоо Монголын гэр бүлүүдэд тухайн одоо хувьхөнд бол маш их тамхины одоо сөрөг үр дагавар их байсан байдгийг нь харагдаж байгаа. Миний мэдх юм бол 7 ширхгийг одоо ерөөсөө тамхи шиг одоо 7 ширхэг нэг ширхээр 7-г татаад гарсан хүн бас байна. Хамгийн дээдлэн 44 жил татж агаад гарсан хүн бас байгаа. Одоо энэ тэгэхээр юуг харуулж байгаа гэхээр олон жил татсан, сүүн жил татсан ерөөсөө тухайд бол тэр бол огт хамаарахгүй. Одоо яг л гарыг гэсэн чинь хүсэл байвал хугацаа бол хамаарахгүй. Маш богино хугацаанд эрүүлжиж одоо эрүүл мэндээ бол санхугаа аврах юм боломжтой байгаа. Тэгэхээр нэлээд их үр дүнтэй сайхан мэдээг сонсголоо да. Тэгэхээр магадгүй одоо зарим нэгэн хүмүүс маань энэ одоо бүтээгдэхүүнийг хэрэглэж явах үедээ тамхинаас гарчаад за хэрэглэхээ болсон чинь за өөрийн мэдлгүй ингээ нэг эргээл хуучин юм ингээ санагалзаад ганц хоёр татцсан ч гэдэг юм уу тийм хүмүүсэн дээр буцаж хандж байгаа тохиолдол байна.
Тийм тохиолдолд яадаг вэхээр одоо хүмүүс их дийлэнх харж байхдаа их хөдөө ажилладаг хүмүүс бас байна тий. Одоо эсвэл бол ерөнхийдөө гэрээсээ хол ажилладаг хүмүүс энд байх хугацаанд тамигнаасаа гарчдаг. Тэгээд ирээд очингууд одоо нөгөө хүмүүс маань эргэн тойрны бүх хүмүүс нь татчихдаг ч юм уу тий. Тэр тохиолдолд бол өөрөөс нь маш их төвшөө шаарддаг. Тэгээ хүмүүс маань зарим тохиолдолд бол яг хуу найзуудтайгаа нийлж одоо тийм ээ баяр ёслол тэмдэглэсэн тохиолдолд ч юм уу эргэж ингэж ганц нь татчихдаг гэж ингэж орж ирдэг. Хэрвээ тэгсэн тохиолдолд бол буцаад эргээд гарахад мөн дээр шиг маш амархан. Нэг л тэр хүн гарч чадна гэдгийг мэдсэн учраас бүтээгдэхүүн бол илүү амархан манай бүтээгдэхүүнийг хэрэглээд гарах боломжтой гэсэн. Дөнгөж магадгүй одоо суугаад тавьж байгаа тий. Одоо бас энэ бүтээгдэхүүний хараахан талаар одоо мэдээлэл байхгүй байгаа хүмүүстэй хандаж шилүүлдэ энэ ямар учиртай бүтээгдэхүүн вэ? Энэ л ойлголттой хоёлоо үгүй. За энэ бүтээгдэхүүн маань ерөнхийдөө одоо цуснд байгаа никотин буюу одоо тамхины 4000 гаруй төрлийн бодисны дундаас одоо бие донтуулдаг одоо яг голлох төрлийн бодис байгаа. Энэ бодисыг л одоо биеэс хөөж зайлуулснаар тухайн хүний бие болоо цаанаасаа организм нь нэхэхгүй учраас одоо тамхитай гэж бодогдохгүй байдаг. Одоо тэгэл гардаг тийм үйлчлэг. Энд чинь давхар бас нөгөө эмийн ургамлаас холдсон байгаа гэдээ бас нэг цусыг бас нэг цэвэрлэх энэ төр бас хийгээд байгаа шүү дээ. Тий. Энэ тэр нь ямар учиртай вэ гэхээр одоо энэ бүтээгдэхүүн одоо нэг төрөл нэг ч одоо бодис нь хүний бие сайн одоо 4000 гаруй төрлийн бодис байхгүй. Тэгтэл тэр бодисыг одоо ингэж биес татахгүй гаднаасаа авч авахгүй байна гэдэг бол тухайн хүний бие цэвэршнэ гэсэн үг. Хамгийн багадаа 2-3 сар ерөнхийдөө тамхи татахгүй одоо төвцөн тохиолдолд хүн бол тамхинаас зов гарах магадaltaй. Дам тамхиталтанд өртүүлэхгүй, өөрийгөө бас хордуулахгүй, эдийн засгийн хувьд ч гэсэндээ бас хэмнэлтэй байяг бол та өнөөдрөөс эхлээд энэ тамхинаас гарах нь зүйтэй хаа гэж байна. No smoking одоо танайг албан ёсны борлуулагчтай. Гадуур бас магадгүй одоо нөгөө хурамч бараа бүтээгдэхүүн байна уугүй те тэр бүдээс одоо ялгах тамхи тэмдэг нь юу вэ? Энэ талаар ярьж байгаа. За манай бүтээгдэхүүн одоо яг үр дүнгээ бид маш сайн байгаа учраас бас дуурайлгах одоо манай хүмүүс бас гарч ирсэн л дээ. Тэрийг бид нэр бол яг баталгаатай мэдсэн учраас одоо хүмүүс ямар гол нь зөв эрүүл юм хэрэглээч. Тэгээ яг л үнэхээр үр дүнтэй юм хэрэглээч гэдэг үднэс бүтээгдэхүүн дээр одоо таних тэмдэг нааж өгсөн байгаа. Одоо энэ яг хажуу талд байгаа те. Одоо энэ зүүн талд нь торгон туул гэсэн одоо энэ логотой. Уг бүтээгдэхүүн маань ерөөхдөө одоо нөгөө цуснд байгаа никотиныг цэвэрлэнэ. Тэгтээ никотиныг цэвэрлснээр дараагаас бол гарах үр дүн бол маш сайн байгаа. Никотиныг цэвэрлснээр зогсохгүй одоо ингээл дагалдах бүх хэрэгтэн сайжирч байна. Уушигны үйл ажиллагаа сайжирна одоо зүрх судасны үйл ажиллагаа тийм ээ тархины цус харах эрсдэл багасна гэдэг одоо маш олон араасаа эерэг үр дүн дагуулдаг ийм бүтээгдэхүүн байгаа. Ер нь бол тэгэл одоо тамхич нь одоо 4000 гаруй өдөр химийн ямар ч хүнд тийм ээ одоо хэрэгтэй зүйл байхгүй хордуулж байгаа зүйл чинь хэзээ нэгэн цаг таныг одоо бас хорт хадар тусгах тийм аюултай эрмгэрүүл авчиж гин гэсэн үг. Тэгэхээр тэр бүгдээс хол байлгах үднэс ийм сайхан бүтээгдэхүүнийг та бүхэн зориул торгон туулынхаа оруулж ирсэн байгаа тийм. Тэгээд энэ олон янз төрөл байгаа штэ. За энэ бол 3 төрөл байгаа. Ногоон бүслүүртэй маань бол гаатай, улаан бүслүүртэй бол энгийн шар нь бол самартай гэж авч байгаа. Энэ 3 төрөл юугаараа жоохон ялгаатай байна вэ гэхээр хэрэглэж байгаа хүмүүс өөрийнхөө одоо уучин татчихсан тамхиныхаа тамхитай одоо жоохон дүүцүүлж юм уу жоохон өөрөө сонгож хэрэглэх боломжтой. Гаатай буюу энгийн хоёрыг бол эсээ юм уу нэг гаатай эсээ энгийн эсээг татдаг гэсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл никотин бага ахуулдаг тамхи татчихсан хүмүүс л энийх бол хэрэглэхэд зүгээр жоохон өндөр никотин агаалмжтай парламент юм уу жоохон бүдүүн тамхинууд байдаг. Тэрийг татдаг хүмүүс бол ерөөхдөө самартайг илүү их сонгож хэрэглэхтэй мэдээлэл тохиолдол байна. Тэгээ энэ чинь өөрөө нөгөө нэг шууд гар ихээр нөгөө тамхи татдаг хүн чинь олон жил татсан болохоор гарч чаддгүй шүү дээ ер нь тий. Тэгэхээр яг энийг ингээр нэг татчихин гэсэн тийм мэдрэмж төрөөл одоо татахгүй юм. Тийг нь одоо тамхи татдаг хүмүүс л өөрөөсөө бүр үнэхээр одоо танаасаа жигссэн байт юм байна л да өөрөөсөө. Бас үнэхээр гармаар энэ бүр ингээд би өөрөөсөө барыг жигшээд байна одоо тэгээд би бүр болж чадахгүй байна. Би олон жил татчихлаа одоо тий. Одоо 90 тойрны хүмүүс ч гэсэн надад хэлж байна. Гэр бүлийн хүмүүсээс ч гэсэн энэс болж бас их гумаар алдагдагч байдаг юм уу тий. Өөр хүүхдээ бодож гэдэг юм уу. Тэгсэн тохиолдолд бол олон жил татцсан хүмүүс ирээд энэс гараад маш их баярлалаа одоо тий. Одоо би ингээд гарчлаа гэдэг ирдэг хүмүүс маш их байдаг. Яг энэ тэр үед бол биднэрт бол ажлын үр дүн гэдэг учраас маш их баяртай хүлээж авдаг. Тэгээд тэр хүмүүс маань зөвхөн өөрсдөө гараа зогсохгүй дэргэн тойрны хүмүүсээс бас дагуулж ирдэг тийм одоо нэг эрийг үр дүн гардаг байхгүй юу. Одоо энэ бол бүтээгдэхүүн маань 17 онд буюу одоо зөвхөн жил гарan 2 жил орчим болж байгаа бүтээгдэхүүн байна. Тэгээд одоо энэ 17 онд гарсан даруйдаа одоо Солонгостой бестселлер буюу одоо эрүүл мэндийн хувьд маш одоо эерэг үр дүн үзүүлж байгаа бүтээгдэхүүн гэж оны шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан бестселлер бүтээгдэхүүн байна. Бестселлер гэдэг нь болохоор зөвхөн одоо нөгөө талах чихэр шиг зарагдаж байгаа гэдэг утгаараа биш хүмүүсийг эрүүлжүүлж байгаа гэдэг үүднээсээ болол үр дүнгээр нь тийм судалгаа гаргасан. Тийм маш одоо тийм үр дүн сайтай гэдэг байсан учраас одоо манай бүтээгдэхүүнийг оруулж ирээд үр дүн надад ч гэсэн маш сайн харагдаж байгаа. Тэгээд энэ дунд бас нэг юм харагдаж байна л да. Тамхинаас харахад ирж байгаа хүмүүс бол маш их залуучсан байна.
Одоо дөнгөж одоо нэг 10 жилийн ахлах анги юм уу эсвэл дунд ангид нэг төгсөж байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс би гарах гэж байгаа гэдэг ингээд ирж авч байгаа. Тэгэхээр тэр гарах гээд ирж байна гэдэг чинь бол тодорхой хэмжээнд хугацаанд бас татаад хэрэгэлсэн байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо эцэг эхчүүд маань хүүхдүүдэд бас маш сайн анхаарад тийм ээ. Одоо үнэхээр нийлж байгаа хүүхдүүд маань юу хийдгийг одоо чөлөө цагаараа одоо тэд нар маань одоо юу хийж хаагаар явж байгаа бай тийм ээ. Одоо тэрийг бас маш анхаарч байгаа ч гэж бас хүмүүст хэлмээр байгаа. Энэ бас юун дээр харагдаж байгаа вэ гэхээр одоо энэ том дээд шатлалын эмнэлгүүдийн одоо зүрх судасны болон тархины тасгийн одоо газруудад бол тархины тэр цус харуулт юм уу эсвэл зүрхний шигдээс маш хүнд төрлийн өвчнүүд одоо эн чинь дэлхийд ерөөсөө дасваралтай маш том шалтгаан болж байгаа шүү дээ. Тэрнгээр бол маш их залуучсан. Урд нь бол энийг 40-с дээш насны хүмүүсийн өвчин эрсдэлтэй гэж ярьдаг гэсэн бол одоо ерөөсөө 25-с дээш насны бүх хүмүүс энд өртөж байна. Энэ бүтээгдэхүүн чинь мэдээж хэрэг бас аптекуудаар бас өөр ямар газруудаар одоо жишээлбэл тамхинаас гарыг сүсэлтэй хүмүүс авч олно гэж ялаа. За одоо яг манайха өөрсдийн түрээд нэг ярьсан тийм ээ хоромжтой түнээс сэргийлж байгаа үднээс манай зөвхөн яг гэрээд борлуулагчдад одоо нэг гэрээ байгуулсны үндсэн дээр одоо эмийн сангууд дээр тавигддаг байгаа. Эмийн сангуудаа манайх хэрэг тавьсан тохиолдолд тухай биедээ хүмүүст одоо залгаж асууж байгаа хүмүүстээ хэлээд яг тэр газараас аваарай гэж одоо яг хэлдэг. Тэр газараас нь авсан тохиолдолд бол манайх яг баталгаатай яг зөв бүтээгдэхүүн авч яана гэдэг утгаар нь тэгэж манайх зарж байгаа. Тэгэхээр телевиз үзэж байгаа үзэгч та хэрвээ тамхи татмаар байх юм бол ерөөдөө энэ тамхиг одоо тамхиныхаа оронд солиод нэг үзээрэй. Тэгэх юм бол эерэг үр дүнд гарч та бас бусдыг хордуулахгүй хамгийн гол нь одоо өөрийнх нь бас одоо эмэгтэй хүмүүс бол жишээлбэл гоо сайхандаа те бас хөрөнгө оруулалт хийж гинэ гэсэн үг шүү дээ. Ядчил шүд шарлахгүй хуруу хүмүүсээс шарлаад авахгүй эвгүй үнэр биенээс үнэртэй байхгүй те маш олон давуу талууд одоо энэ тамхиг хаснаар бий болно. Тэгэхээр яг энэ эерэг үр дүнд хүрээрэй гэдгийг хэлмээр нь тэгээд манай нэвтрүүлэгт бас хүрэлцэж ирээд бас ингээ үзэгчдээ бас нэг юм сайхан зөв мессежийг одоо бас амралтын өдөр өгж байгаа. Торгон тул компанийн бас их талархан зүйтэй гэж миний хувьд бодож байгаа маа те. Тий одоо энэ нэвтрүүлгээр бид нэр 2 удаа орж байгаа болохоор танай нэвтрүүлэл үнэхээр хүнд маш сайн хүрдэг. Зөвхөн одоо манай бүтээгдэхүүн биш те маш олон эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр би одоо ер нь байнга үздэг л те. Тэгэл мэддгээс юм тухай аягүй их мэдж авдаг. Тэгэхээр одоо зөвхөн би биш одоо маш олон хүн үзээ тэрний дагуу эрүүлжээд одоо манай бүтээгдэхүүн дээр жишээ авахд ингэж авчаар танай нэвтрүүлэг танай телевиз хамтланд маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Тэгээ одоо эрүүлж байгаа хүмүүсийн өмнөөс бас баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд олон монголчуудыг бас эрүүлжүүлж байгаа. Танай торгон тул компани хамт олон цаашдаа ажиллах амжилт хүсье. За маш. Та No Smoke-ийг татаад тамхинаас гарах болно. No Smoke. Никотингүй эмчилгээний ургамал агуулсан тамхинаас гаргагч эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Монгол улсад хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, онцлогоонд хамруулах ажлыг энэ оны 5 дугаар сарын 1-ээс орон даяар зохион байгуулахаар эрүүл мэндийн сайд инх болд хэлжсэн мэлээ. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, онцлогоо хийх эмнэлгүүдийн чагсаалтыг гаргажээ. Ингээд үзэгч та бүхэндээ урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, онцлогоо хийх нийслэлдэх төрийн өмчийн эмнэлгүүдийг танилцуулъя. Мөн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, онцлогоо хийх нийслэлдэх хувийн хвшлийн эмнэлгүүд багтсан байгаа. Эдгээр эмнэлгүүдийн мэдээллийг та бүхэндээ одоо хүргэе. Ингээд зөвхөн үзэгч та бүхэндээ Улаанбаатар хот дох урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ онцлогоо хийх эмнэлгүүдийг танилцууллаа. Ингээд 5 дугаар сарын 1-ээс хойш үзэгч та бүхэн идэвхтэй эрүүл мэндийн үзлэг онцлогоондоо хамрагдаарай.
За дараагийн эмч төлөөлөгч маань хүрэлцэн ирсэн байна. Цахиур төмөр компани эмч төлөөлөгч Амар Жаргалаа. За энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр хамгийн гол нь телевиз үзэгч та бүхэндээ за сүүлийн жилүүдэд одоо хүн болгоны л одоо толгойн өвчин бас болоод гайл өрх болгонд л одоо илгэний ямар нэг асуудал үүсээд байгаа тэр дундаа илгэний өөхлөлт гэдгийн талаарх одоо бас мэдээлэл та бүхэнд дэлгүүхээр ирсэн байгаа тийм. Тэгэхээр илгэний илэгч хөөх юм ин одоо тэгэл насан туршдаа бидний тэтгэж байгаа л тэгэл яг хамгийн үнэхээр одоо би чадхаа боллоо гэх үедээ л одоо яг илэрдэг өвчлөл гэж яваад байдаг тийм. Тэгэхээр өнөөдөр одоо тэр талаар ярих гэж байгаа юм чинь түрүүлж эхлээд илгэний өөхлөлтгээ тоохгүй яваад байдаг одоо бид бүгдийн энэ өвчлөлөөс л эхлэх байх гэж бодож байна. Энэ талаар ярьж өгөөч. За илгэний өөхлөлт гэдэг маань юу вэ гэхээр одоо илгэний маань нийт одоо массынх нь 5-аас 10%-ийг бол өөх эзлэх хэрэгтэй байдаг. Тэгвэл энэ хүү хэмжээнээс ихсээд 10-аас дээш хувьд өөхлөлт үүсэх юм бол илгэний өөхчлөлт гэж үзээд байгаа. За тэгэхээр илгэний өөхчлөлтийн хувьд гэх юм бол ер нь бол нэлээд олон шалтгаануудын улмаас бол үүсдэг. За ерөнхий хоёр шалтгааны хувьд гэх юм бол архины болон архины бус шалтгаант гэдэг хоёр англиад хүчиж байгаа. За тэгэхээр архины шалтгаан бол мэдээж хэрэг зөвхөн арх гэлтгүүгээр нөгөө спиртийн агуулмжтай бүх бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө ороо авчна гэсэн. Архины их хэрэглээтэй холбоотойгоор үүсдэг гэсэн. За архины бус шалтгааны хувьд гэх юм бол сүүлийн үед нөгөө хоцжилттай холбоотой, идж байгаа хоол хүнстэй холбоотой мөн нөгөө нэг одоо хөдөлгөөний дутагдaltaй хүмүүс нэлээнгөө болцсон байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо насанд хүрэгчид гэлтгүү бага насны хүүхдийн тархалт хүртэл нэлээд эмэлбэг байдаг болсон тийм. Тэгэхээр тархалт маань өөрөө илгэний өөхлөлтийн нэг томоохон шалтгаан болж өгч байгаа. За мөн бодисын солилцооны өвчнүүд болох одоо цусны сахар ихсэх буюу чихрийн шижин өвчин, за мөн артерийн даралт ихсэлт, за тэгээд удамшлын шалтгаантайгаар мөн илгэний өөхчлөлт үүсэх магадaltaй байдаг. Тэгэхээр ингээд илэг маань өөрөө маш олон нөгөө үүрэгтэй байдаг штэ. Тэгэхээр илэг өөхөлсний улмаас бол илгэний бүхий л үйл ажиллагаа алдагдчихэдэг. За илгэний яг томоохон үүргийг дурдах юм бол одоо хоргоожуулах үйлдэл байна тий. Гаднаас орж ирсэн бүхий л одоо хортой бодис нэгдэл, за агаарын бохирдол, хүрсний бохирдол юу л байна, эм тариа, хоол хүнсээр орж ирсэн бүхэл тэр хортой нэгдлүүдийг бол илэг маань хоргоожуулах үүрэгтэй байдаг бие махбодыг. За мөн одоо томоохон нэг үүрэг нь гэх юм бол одоо бие махбодод одоо илэг маань өөрөө бодисыг нөөцлөх үүргийг гүйцэтгэдэг. Шаардлагатай тохиолдолд нөөцөлж байгаад ялгаруулах үүрэгтэй. За мөн бодисын солилцооны үүрэгтэй байдаг. За жишээлх юм бол одоо өөх тосны солилцоог явуулах, за мөн уургийн солилцоог явуулах, за мөн сахарын солилцоонд бас оролцдог юм үүрэгтэй эрхтэн байгаа. Архины бус шалтгаан гэдэг дээр нэрэл одоо турхаа хүн ч хийсэн гэсэн үгүй энэ ямар сони юм бэ? Илэг өөхөлцөн гэдэг ахын. За тэгээ яавал гэжтэй гэд илгэний өөхөлтийг ерөөсөө нөгөө нэг тоодгүй штэ тий. Тарган хүн ч гэсэндээ за би удахгүй турчхал юм чинь тэгэхээр хамт ингээд өөх шимэгддэг шиг алга болчихно гэж бодоод байдаг. Тэгэхээр илгэний өөхнөлч бас нэг арай өөр ах шиг байгаа юм тий. Яг тухайн одоо эд эрхтэндээ өөх тосны маань солилцоо явагддаг учраас тэнд нь одоо өөх тос хуримтлагдаад эхлэхээр одоо илгэний үйл ажиллагаа маань тэр чигээрээ л алдагдаад эхлэн гэсэн. Сая та хэллээ шүү дээ. Илэг маань нилээ нөгөө сүүлийнхаа үе шатанд орж иж ер нь бол бие махбодод шинж тэмдгүүд илэрдэгэ гэдэг байгаа. Тэгэхээр ихэнх үед бол ерөөсөө нөгөө шалтгаангүйгээр ядраад ингээд султаад ах шинж тэмдгэл үүсдэг. Тэгээд энийг болохоор манай ард иргэд маань нөгөө одоо мэдрэлийн ядаргаатай андуурал тий. Ер нь бол яг нөгөө мэдрэлийн ядаргаа гэж ер нь яг биеэ даасан тийм өвчин бол байдаггүй. Тэгэхээр ямар нэгэн эргэтэн тогтолцоо хямарж иж ядарч сулдах зовир ер нь бол үүсдэг. Тэгэхээр илэгний маань гол шинж тэмдэг бол ерөөсөө ядарч сулдах шалтгаангүйгээр тийм шинж тэмдэг үүсдэг. Даймжраад эхлэх юм бол за одоо ходоод гидсэн цанхаах тий хоол боловсруулах талаас бол одоо нөгөө хоолны шингэц боловсруулалт алдагдах, дотор муухайрах, бөөлжих, за тэгээд өтгөний нөгөө гарц өөрчлөгдөх зэрэг иймэрхүү шинж тэмдгүүд бол үүсдэг. За тэгээд мөн хоолны дуршил алдагдах шинжүүд үүсдэг байгаа. За тэгээд нэлээд хүндрээд эхлэх юм бол арьс салст нь шарлах тий мөн нөгөө арьсаар нь улаан эмт толбон цусрахах тийм тууралтууд гарах. За тэгээд мөн одоо арьс захтнах, арьсны өнгө өөрчлөгдөх, харлах зэрэг иймэрхүү шинж тэмдгүүд бол үүсдэг.
Энэ нөгөө нэг улаан ингээд тол бүүсдэг гэсэн шүү дээ. Жижиг улаан тол чи голцоо нөгөө цөсний улаан гэж хүмүүс яриад байдаг. Тэгэхээр ер нь бол нөгөө илэг өвчсөн тохиолдолд бол мэдээж хэрэг илэгний маань үүрэг бол цусыг ялгаруулах үүрэг гүйцэтгэдэг. Дээрээс нэмээд нөгөө цус бүлэгнэлтэнд оролцдог. Тэгэхээр нөгөө илэгний үйл ажиллагаа маань алдагдаад эхлэхээр цус бүлэгнэлт маань алдагдаад за ялахгүй юмд цохих ч юм уу, тийм тохиолдолд хөхрөлт амарх үүсэх, цусрахаг улаан толб үүсэх зэрэг иймэрхүү шинж тэмдгүүд ер нь бол үүсдэг байгаа. Энд бол нөгөө илэгний хатуурал үүсгдэг шалтгаанууд байна л да. Арх бол нэлээгүй юм өндөр хувиар тий илэгний хатуурлыг үүсгдэг. Вирус илэгний тий BCD гэдэг ингээд вирусууд бол 30% илэгний хатуурал үүсгдэг. Тэгэхээр саяхан хэлээд байгаа илэгний өөхлөлт маань бас нэлээгүй хувь буюу 10% хатуурлыг үүсгдэг. За тэгээд тархалал болон одоо дархлааны эмхгүүд маань мөн илэгний хатуурлыг үүсгэх боломжтой байдаг. За тэгээд эмчилгээний одоо эмчилгээс өмнө одоо бас нөгөө онцлогоо хийлгэх шаардлагатай шүү дээ. Тэгэхээр онцлогооны хувьд гэх юм бол хамгийн хялбар одоо хүндээ зовир багтай эдийн засгийн хувьд хэмнэлттэй ийм онцлогоо бол эхо шинжилгээ байгаа тий хэвлийн үндэ хит авин шинжилгээ гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр эхо дээр илэгний өөхлөлтийг бол бүрэн ингээд харах, илрүүлэх боломжтой байдаг. За тэгээд мөн одоо ямар нэгэн бодисын солилцооны эмгэгтэй хүн бол одоо нөгөө цусаараа шинжилгээ өгөөд цусандаа холестерины хэмжээ, за мөн өөх тосны фракцууд одоо болох триглицерид те бага нэвтрэлтэй липопротеин зэрэг иймэрхүү шинжилгээнүүдийг бол өгөх боломжтой байгаа. Тэгээд хэрвээ эхогоор ямар нэгэн илэгний өөхлөлтийн шинж тэмдэг байхгүй ч гэсэн одоо цусандах холестерины хэмжээ ихсээд байна гэдэг маань илэгний өөхлөлт үүсэх эрсдэлтэй гэдгийг маань бол илтгэхэд байгаа гэсэн үг. Тэгэхээр холестерин ихтэй хүмүүс маань бол холестерин бууруулах ямар нэгэн арга хэмжээ авч эмчилгээ хийлгэх бас шаардлагатай байгаа гэсэн. За тэгээд илэгний өөхлөлтийн эмчилгээний хувьд гэх юм бол одоо эмийн бус эмчилгээгээ төрүүлээд яриа. За эмийн бус эмчилгээний хувьд нөгөө мэдээж хэрэг амьдралын буруу дадал хвшлээс үүсдэг гэсэн учраас нэн төрөнд идэвхтэй хөдөлгөөнийг бол хийх шаардлагатай байдаг. За 7 хоногт дор хаяж одоо 3 удаа. За боломжтой бол 3-аас олон удаа өдөр болгон тий нэг удаад хийхдээ 30 минутаас дээшгүй хугацаанд болвол ингээд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Одоо гадаа бас гоё дулаараа тэгэхээр тий агаарт өглөө эрт ч юм уу бас агаар цэвэр байгаа тохиолдолд орой унтахын өмнө ч гэсэн идэвхтэйгээр ингээд дасгал хөдөлгөөн хийхэд нойрсолтонд бас сайн эрэг нөлөөтэй байдаг. Тэгэхээр идэвхтэй дасгал хөдөлгөөн хүртэл бусад одоо эргэтэн тогтолцооны үйл ажиллагаанд хүртэл нэлээд сайн эрэг нөлөөтэй гэсэн үг. За хооллолтын хувьд гэх юм бол одоо нөгөө сүүлийн үед түргэн хоолнууд айгүй их гарсан байгаа тий. Одоо пицца болон одоо гамбургер за тэгээд нөгөө шарсан дахиад шарсан төмөс зэрэг иймэрхүү бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр эднэр маань одоо их хэмжээгээр байнга ингээд хэрэглээд байгаа тохиолдолд бол илэгний өөхлөлтөнд маш тийм сөрөг нөлөө үзүүлдэг байгаа. За мөн одоо арх спиртийн төрлийн бүтээгдэхүүнээ хязгаарлах хэрэгтэй. Ер нь тэгээд чихэрлэг ундаа, газтай ундаа, за мөн одоо бүх төрлийн чихэрлэг хүнснүүд тий давс ихтэй хүнс, өөх тостой хүнсний бүтээгдэхүүн, шарсан хуурсан хүнснүүдэд хязгаарлаад ер нь хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ямар хоол боломжтой вэ гэвэл одоо нөгөө жигэнсэн, чансан ийм зөөлөн хоолнууд ер нь одоо шүлтэй устай хоолнууд тохиромжтой. Эмийн эмчилгээний хувьд гэх юм бол манай компани зүгээс Lift 52 бэлтгэлийг санал болгож байгаа. За Lift 52 нь бол одоо 17 ургамлын найрлагатай 100% ургамлын найрлагатай бэлтгэл байгаа. Тэгээд Химладраг компанид үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн байна. За тэгэхээр Lift 52 маань ер нь бол илэг хамгаалах бэлтгэл гэдгээр маань ард иргэд маань нэлээгүй мэдэх баг. За тэгэхээр ер нь бол илгийг яаж хамгаалаад байгаа вэ гэхээр одоо эндээс харагдаж байна л та. Одоо өөх тусны солилцоог бол идэвхжүүлснээр одоо илгийг мөн одоо өөх тусны хэтэсэлтэлтээс хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. За мөн одоо цитохром P450 гэдэг энэ маань бол одоо эмийн бодис болон тий бусад хортой нэгдлүүдээс илгийг хамгаалахад нэлээгүй үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр энийг идэвхжүүлснээр илгийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг байна. За мөн ацет альтгээд буюу нөгөө спиртийн эцсийн задралын бүтээгдэхүүн байгаа. Энийг маань түргэн хугацаанд задлснаар одоо спиртийн задралыг нэмэгдүүлээд илгийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. За мөн илэгний эсийн мембраныг бэхжүүлж өгснөөр одоо илэгний эсийн задралаас сэргийлгэн гэсэн үг. Тэгэхээр нөгөө эс маань задраад ах юм бол илэгний эс өөрөө гэмтээд байна гэсэн үг шүү дээ. За Lift 2 энгийн хэлбэр бол одоо бага тунтай одоо
дээс хэлбэр нь болохоор 2 дахин өндөр тунтай буюу яг одоо элэг нэгэнт өвчлөлтсөн ямар нэгэн өвчлөлттэй байгаа тохиолдолд дээс хэлбэрийг нь энгийн одоо урьдчилан сэргийлэх зорилгоор тий байнгын одоо тогтмол ямар нэгэн элэг хортуулах ийм уудаг ч юм уу тий удаан хугацаагаар тогтмол таталтай эсрэг ч юм уу зарим нэг антибиотик энэ төр бас элэг гэмтээдэг иймэрхүү бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа мөн хортой тийм хими болон одоо туяаны хортой нөхцөлд ажилладаг хүмүүс маань урьдчилан сэргийлэх зорилгоор ч юм уу хэрэгжилж байгаа за мөн спиртийн төрлийн бүтээгдэхүүнээс илгээ хамгаалах ч юм уу ийм зорилгоор олвол LIV-T2 энгийн хэлбэрээ олвол уудаг нэг нь урьдчилан сэргийлэх зорилгоор нөгөөх нь эмчилгээний зорилгоор хэрэглэдэг гэсэн үг байгаа. Тэгэхээр бас нэг эмчилгээний курс хугацаа гэдэг их чухал зүйл байдаг шүү дээ. Энд чинь одоо бүгд урамлын гаралтай учраас хэр зэрэг удаан уудаг вэ? За ер нь урамлын нарлагтай эмийн онцлог гэвэл одоо бага тунгаар ингээд аажимдаа үйлдэл нь эхлээд яваад байдаг. Тэгээд уух тусмаа эмийн үр нөлөө нь ингээд аажим сайжраад биед үзүүлэх нөлөө нь сайжраад явдаг. Тийм учраас ер нь ургамлын нарлагтай амьнуудыг дор хаяж нэг 3 сарын хугацаагаар хэрэглэх юм бол тохиромжтой байдаг. За элэг бүр өвчлөлтсөн тохиолдолд 3-аас хугацаа нь ингээд сунгагдаад 6 сар жилийн хугацаанд за зарим тохиолдолд бүр ингээд нөгөө вирус энэ төр идэвхжүүлэлтэй байгаа тохиолдолд тогтмол энэ төр болов хэрэглэх тохиолдол бас байдаг байгаа. LIV-T2-т маань агуулгадж байгаа энэ Гичароментибус гэдэг ургамал байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань бол гол нөгөө нэг элэгний өөгчлөлтийн эсрэг үйлдэл үзүүлээд байгаа. Ийм гоё өнгөтэй цэцэг байдаг. За тэгээд энэ нь болохоор өөх тосны хуримтлал үүсгээс сэргийлдэг. За энэхүү ургамлын найрлаганд орсон одоо гол энэ найрлага нь өөх тосны хитэсэлтэлтийг нь бол багасгаж өгдөг. За мөн элгэнд явагдаж байгаа липолизийн процесс буюу элэгний тэр өөх тосны задралыг нэмэгдүүлээд өгчдөг. За тэгэхээр энэ задрал бас нөлөөлж байгаа одоо ургамал байдаг л да. Терминал арчууна гэдэг ургамал байгаа. Тэгэхээр энэхүү ургамал маань бол нөгөө липолизыг нэмэгдүүлэхээс гадна цусан дах өөх тосны буюу холестерины хэмжээг бууруулах ийм үйлдэлийг бас үзүүлдэг юм онцлогтой байгаа. За тэгээд эцэст нь одоо LIV-T2-ийнхаа үйлдэлийг яг базаад хэлэх юм бол элгийг одоо бүх төрлийн юмнаас одоо гэмтлээс болон одоо хорт боцоос хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. За мөн одоо элэгний үйл ажиллагааг сайжруулж өгдөг. За элэгний үйл ажиллагаа сайжирсантай холбоотойгоор бол маш олон юм эрэг үр дагаврууд бол гардаг. Түрүү нөгөө хэлсэнчлэн элэгний өвчлөлийн үед нөгөө хоол боловсруулах замын хямралууд хүртэл үүсдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр LIV-T2 бэлтгэл маань мөн одоо хоол боловсруулах замын хямралыг засах үйлдэлтэй байдаг. Тэгэхээр дотор муухай болон бөөлжилт энэ бас засарна. За мөн элэгний үйл ажиллагаа сайжирсантай холбоотойгоор уургийн солилцоо аягүй сайн нэмэгдэж өгдөг. Тэгэхээр уургийн солилцоо нэмэгдээд эхлэхээр цаанаасаа бие махбод маань нөгөө уурагч өөрөө мах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр махаа шаардаад ингээд махан хоолны дуршлыг хүртэл нэмэгдүүлэх юм үйлдэлийг үзүүлдэг. За тэгээд мөн одоо боцын солилцоогоо эрчимжүүлж өгнө. За мөн цусны одоо үүсэлт ялгаруулалтыг эрчимжүүлэх зэрэг маш олон юм үйлдэлтэй. Тэгээд мөн хамгийн гол үйлдэл нь гэх юм бол нэгэнд одоо ингээд өвчлөлтсөн эсийг маань нөхөн төлжүүлэх үүрэгтэй. Элэгний эсээс сэргээд үүрэгтэй гэдгээр юм онцлогтой бүтээгдэхүүн байгаа. Элэгний өөхлөлтийн үед одоо LIV-T2 DS бэлтгэлийг бол хэрэгжилж байгаа. Тэгэхээр 2 шахамлаар хоногт 2 удаа 6 сарын туршид бол ууж хэрэгэлдэг. Тэгэхээр элэгний өөгчлөлт нэгэнт үүссэн бол ер нь тийм амархан бол арилдаггүй. Тэгэхээр удаан хугацааны одоо хоолны дэглэм, хөдөлгөөний дэглэмтэй за мөн ингээд эмийн бэлтгэлээ хавсарч хэрэгжилж элэгний өөгчлөлт бол эмчлэгддэг өвчин. Тэгэхээр ингээд ганцхан удаадаа бэлтгэл уугаад ч юм уу тий эргээд ингээд засардггүй буцаад эргээд нэг хэвэн болцсон байлаа гэхэд тавтан ингээд сэдрэх бас магадлалтай нөгөө дэглэмүүд маань эмийн эмчилгээнд зогсчод байгаа тахал юм бол ингээд буцаад элэгний өөгчлөлт үүсэх магадлалтай байдаг. За тэгэхээр нөгөө холестерин энтер ихссэн ч юм уу тий элэгний өөгчлөлтөөс урьдчилан сэргийлэх илгээ хамгаалах зорилгоор ууж байгаа хүмүүс бол LIV-T2 энгийн хэлбэрийг 2 шахамлаар өдөрт 3 удаа ууж хэрэгэлдэг. Тэгээд LIV-T2 бэлтгэлийг уухтаа анхаарах юм гэвэл тодорхой хэмжээний хоол унттай тий хөнгөн хэмжээгээр цайлсан ч юм уу эсвэл махан хоолны дараа 20-30 минутын дараа ууж хэрэглэх юм бол тохиромжтой байдаг байгаа. LIV-T2 бэлтгэлийн маань бол бүх эмийн сангаас худалдаа авах боломжтой байгаа. За баярлалаа амар жаргалда дараагийн ажилд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд бидний өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд амралтын сайхан өдрүүдээр та бүхэн идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй мөн бидний зөвлөсөн эмч нарын зөвлөгөөг бас өөрсдийн эрүүл мэндэд бас ашигтай зүгээр бас санаж хэрэгжүүлээрэй гэдэг хэлэх таатай байна.
За ингээд бидний өнөөдрийн дугаар үгээр өндөрлөө. Ирэх 7 хоногт эрг уулзъя. Баяртай үзэгчтэй.